бол бидэнд ер нь хол сэтгэл. Биднээс бол маш их хол сэтгэл. Гэхдээ яг нь нэгэн одоо дэлхийн Европ орны ертөнцийн постмодерн руугаа орчихсон. Энэ хүмүүсийг бид нар ойлгох ёстой. Эндээс хитрхи их мэдлэг огцон богино хугацаанд орж ирээд 1943-аас 1940 оноос 90 оны хооронд нэг 50 жилийн цонх байдаг. Энэ 50 жил дотор бид нар тэр хүн төрөлхтний постмодерн орчин үеийн дараах мэдлэгтэй огцон харилцаад тэгээ 90 он тэрнээс тэндээ салхас гүйцэтгсэн. Өнөөдөр бид нар нэлээд тийм юу ярьсан. Овог аймаг нутаг угсаатан удам угсаа ярьсан нэг ийм хүмүүс олчихсон. Тийм яг сойс дээр яаж байгаа шүү дээ. Монголын 3 сургуульд лекц уншиж шүү дээ 7 хоногт. Нийтдээ 200-аад оюутантай 7 хоногт үргэлж харьцаж явж байгаа. Сойсын лекцүүд болохоор угсаатны сэтгэл зүй гэсэн лекц орж өгч гисэн. Өмнө нь би урлагийн сэтгэл зүй ордог гэсэн. Урлагийн психолог. Тэгэхээр одоо тэр соёл урлагийн сургууль хүртэл ерөөдөө урлагаас модерн урлагаас одоо татгалзаж байгаа. Аргагүй дээ этно руу орж ирэх шиг байна. Тэр яг нь зах зээлтэй холбоотой. Тэр монголчуудын орчин үеийн нарийн ширийн мэдээ тоглооч зүгээр сайхан юугаа нөгөө ардын юмудаа дуулаад яваад мөнгө олно шүү дээ. Гэсэн зах зээл рүү орчихсон юм шиг байлаа тэр сургууль. Энэ докторантууд гэдэг лекц уншдаг. Доктор бас дуртай. Орчин үеийн доктор дуртай. Гэсэн мөртлөө хуучныхаа дуугаад болно гэж шүү дээ. Хөгжөөнд болно. Ийм сонин үйл явдал болчиход байгаа. За ийм үйл, ийм хачин ийм эрээн бараан дээр доор болчихсон ийм үед яг ийм коммуникатив буюу яг ийм хамтарч одоо яаж хийж бүтээх юм гэсэн сэдв өөр их хэрэгтэй сэдв. Магадгүй одоо ийм илүү дутуу 6 сараас эхлээд одоо 5 сараас ч юм уу 4 сараас ч юм уу дараагийн 7 хоногоос ч юм уу 3 сараас одоо ингээд нөгөө битвч устж идэх шүү дээ. Хэднэрт бол хэрэгтэй сэдв юм байна. Цаад болж энэ дотор сууж ирсэн бол хэрэгтэй байсан. За одоо тэгээд яаж юм бэ? Хасан сайн гадуур нөгөө 103 морой барьж байгаа үстэй нөхдөг тийм ээ. Тийм одоо наадамдаа бэлдэж байгаа хэрэг. Юу лекц барьсан цоо хичээл ном сонсохдоо намтай. За түрүүчийн лекцийн дүгнэлтээ бид нар дахиж нь харах хэрэгтэй. Лекц болгонд түрүүчийнхаа лекцтэй дандаа хэлж давхарлаж босч ирж байгаа. Хоорондоо хамааралгүй лекцүүд биш. Манай хамааралтай лекц. За түрүүчийн лекцэн дээр бид нар Фукогийн тухай ярилцсан, том философч руу орсон. Постмодерн философч яг чарахгүй. Бүр тэр байтугай пост структураар хэлсэн философч гэдэг. За түрүүчийн лекцэн дээр юу тодорхой болсон бэ гэхээр ерөөсөө бид монголчууд орчин үеийн Европ тусчаад байхад дөнгөж бичих үстэй болсон. 1943 он. Нийтээр. Тэрээс өмнө ноёд юм уу, хаад юм уу, цөөхөн хүмүүсийн манжи албанд ажилладаг ч юм уу, цөөхөн хүмүүсийн асуудал байсан бичих үсэг. Нийтээр бид нар одоо бүгдээрээ бичих үсэгтэй болоод 1940-од оноос болсон. Яриан хэлнээс бичгийн хэл рүү шилжихэд маш хэцүү байсан монголчууд. Та нар бодоод үзтээ. Нөгөө хэлж байгаа үгэнд чинь монголчууд чинь итгэдэг байхгүй. Одоо зүгээр цаасан дээр биччихсэн үгэнд итгэв. За энэ монголчуудын хувьд бол том хувьсгал байсан. Ер нь бараг чадаагүй. Тийм. Юу сонсох гээд ирэх. Чи хэлчихэлтэй. Би уншаад яах юм бэ? Чи тэр юм байлээ. Бичгийн хэл рүү орохоор чинь ямар ч дуу аваа байхгүй. Зүгээр юм цаасан дээр бичсэн үг нь одоо үнэмших юм биш. Одоо бид нар энэ үгийг уншаад энэ бүх үгнүүдэд үнэмших юм биш. Ямар ч дуу чимээ байхгүй. За энэ монголчуудын 1940 онд бол маш хэцүү байсан. Бичсэн цаасныг үгнүүдийг уншаад тэрэнд итгэх юм. Тэрнээс өмнө дандаа яриан хэл явж байгаа. Яагаад бичих үсгтэй болсны том асуудал гарч ирсэн бэ? Яг л бичих үсгтэй болоод ирэхээр өнгөрсөн цаг ирээдүйн цагтай болдог байхгүй юу? Яриа хэлэнд ирээдүйн цаг гэж байхгүй. Өнгөрсөн цаг гэж байхгүй. Яриад тийм том одоо үйл явдлыг илэрхийлэх ямар ч боломж байхгүй яриагаа. Зүгээр л одоо унд яв ид оо тийм хөдлийн. За тэнд уулзсан шүү. За ном сум аваарай. Тийм хэмэл юмнууд ярина шүү дээ.
Тэгж яхад нь одоо ном сум гэдэг чинь утга нь юу вэ гэж асуухгүй шүү дээ. Асуулт хариулт чинь бичих үсгтэй болж эхэлж асуулт хариулт хүсэж байгаа байхгүй. Үгийн утга яаж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө яриа хэлэнд үгийн утга асуух гэсэн юм байхгүй. Давлагч юм байхгүй. Тэгэхэд нөгөө мэддэг нөгөө нэг 100 хүрэхгүй хэдүү байгаа шүү дээ. Тэрийг л солилцоод яваад байна. Өөр ямар ч асуудал байхгүй. Бичих үсгтэй бол одоо 1000 хүүхдэд болно, 2000 хүүхдэд болно, 3000 хүүхдэд болно. Яг л тэр чинь нөгөө материал биш өгнүүдийг чинь хэрэгжилж эхэлж байгаа байна. Одоо сэтгэл, хайр, бодол, санаа, үнэмшил энэ үг чинь дандаа харагддаггүй, баригддаггүй тийм үгс. Тэр чинь 1940-од оноос эхэлж нэг өөрийн гэсэн юутай болж гэж байгаа. Бичгэн дээр бууж хэрэглэгэнд орж ирж байгаа. За ингэж дөнгөж бичгийн хэлтэй болж байгаа үед Орос хятад хоёр дэлхийн бүх мэдлэгийг бүгдийн зөвгөд оруулаад ирсэн. Бүгдийн. За одоо яах вэ? Тэгээ яаж уулзах вэ? Тэр маш хүнд байсан. Тэрийг би түрүүчийн лекцэн дээр танарт нэлээд ярьсан. За монголчууд Орос Европ руу очиход постмодерн гэлчихсэн байсан. Орчин үе дууссан байсан. Бид дөнгөж бичих үсгтэй болоо. Өөрөө Оросууд бидний чинь тийш нэг аваач штэ галт тэргийн суулгаад тэгээд усан онгоцоор нэг юм Герман руу ч юм аваач штэ. Бид өөрснөө очоогүй штэ. Өөрснөө очиж чадахчгүй. Тэгээд Оросууд бидний Европ руу явсан шүү. Одоо нацагт орж ирдэр бол Оросуудын тусламжтайгаар л одоо Герман орсон штэ. За ингээд яваад чинь орчин үе дууссан байж байна. Одоо яах вэ Монгол? Уул нь орчин үеэс суралцах гэж очиж байгаа шүү. Тэнд 2 дугаар дайм болоод дуусчихсан. Дэлхийн бүх хөгжил зогсчихсон. 1928 оны Дэлхийн банкны эдийн засгийн том хямрал явагдаад дуусчихсан. Уран зургууд бүгдээр зогсчихсан. Бүх хөгжмийн зохиолууд бүгдээрээ бүтээгдчихсэн. Тийм. Техник өндөр түвшиндээ хүрсэн физикийн салбар бүх нээлтүүдээ хийчихсэн. Тийм байжсэн. Тийм үед бид нар очсон. Тэгээд тэр маш их одоо хэцүү байсан монголчууд юу. За монголчууд социализмын үед дөнгөж нэг модернтэй гэж нэг танилцсан өөр. За энэ бол хэцүү байсан. За тэгээ арчлын үед бид мэдж байгаа модернгаа зогсоогоод тэгээд бид премодерн руу орсон шүү дээ. Одоо бид премодернд амьдарч байгаа. Хувцснууд бол яг маш их одоо барууны сайхан үнэтэй Америк, Европын хувцснууд бид өмсөж байгаа. Харахад модерн хүмүүс харагддаг. За ийшээ нь яваад ороод ирэхээр оюуны төвшөнд пирамид феодлын цагаан сараа сая тэнэгснийг та нар хараа үстэй. Цагаан сар ч юм бол ноёдуудын байж шүү дээ. Социализмын үед арт түмний баяр болгосон шүү дээ. Юусаас жилд нэг цаддаг гэдэг чинь арт түмний үг байхгүй. Ноён нэг хятаас авчирсан хоолонд чихэр воо тараадаг. Тэгэл болоо. Ийм байсан. Уцаа төлөвлөгөө орж байгаа шүү. Та нар хөөр мөргийг хараа үстэй. За ингээд премодерн руугаа бид нар орцсон байгаа. Маш хэцүү. Тэгээ одоо та нарт хэлсэн нийтдээ 3 сургуулийн 200-аад оюутантай ажиллаж байгаа. Дандаа премодерн залуучууд. Энэ дотроо ерөөсөө хийчих. Ном ерөөсөн шүү. Та нар нэг ном уншсан уу? Дуустал гэж асуухад байхгүй. Нэг ч юм уншиж би тэр номыг дуустал уншсан. Хийж чадахгүй шүү. За та тэгэхээр мэдээж ээж аав настай тэр ном уншдаг гэж тааш шүү. За ийм премодерн руу ороод за бид нар яасан? Бичгийн хэлнээсээ ярийн хэл рүү орчихсон. Тэгэхээр ярийн хэл рүү орчихор чинь нөгөө үгс ирээдүйч байхгүй, үгүй утгач байхгүй, ер нь асуух шаардлага болчихно. Бичгийн хэлэнд асуулт хариултгүй. Ярийн хэлэнд асуулт хариулт байхгүй шүү. Танга нэг юм сонир байдал болсон. Ярийн хэл рүү ороход маш хэцүү. За лекцийн бүтэц өөрөө эхлээд коммуникативынхаа тухай ярина. Дараа нь критикийн онол руу орно. Дараагийн нөгөө Германы том философч Хабермас руу орно. Яг одоо амьдарч байгаа философч. Тэрийг бас болгох хэрэгтэй. Нэгэн тийм амьдарч байгаа философчдыг ярих хөр гэдэг. Зарим дээр дөнгөж сайхан тэгээд өнгөч шиг болох шиг тийм. Умберто Эко гэсэн шүү дээ. Хэн 47 хоногт өнгөч үү тийм. Аминчил нэг юм бид юм лекцтэй ярьлаа шүү дээ. Дуусчих гэдэг юм шүү дээ. За монголчуудын коммуникацийг яаж бид нар хамтрах? Яаж ойлголцож нэгэн үнэнд хүрч коммуникатив бүгдээрээ хамтарч хийж бүтээх. За тэгээд зөвхөн яг фильмээр яриад болсон ба. За коммуникатив гэсэн энэ үг өөрөө маш гоё үг. Гайхамшигтай гоё үг. Бид социализмын дөнгөж танилцаад алдчихсан. За ер нь бол коммун гэсэн одоо үг яваад байгаа. Өөрөөр би одоо 3 юм бичсэн биш 2 юм шүү. Хамтрал нэгдэх гэсэн л ойлголт. Тэгэл болоо.
Коммун гэдэг чинь хамтарцгаая нэгдэцгээ. Тэр учраас нөгөө социализм үе чинь хамтрал нэгдлэгээ гэдэг чинь бүгдээрээ дандаа коммунууд байсан. За тэр коммунууд чинь яах ёстой вэ? Коммунаараа амьдарч байгаа улс орныг юу гэж нэрлэх вэ? Коммунизмтай улс орн. Бүгдээрээ хамтран бүгдээрээ нэгдэн. Бүх юм дээр. Одоо би хуваа одоо миний эрхчлөөч гэдэг юм уу? Би ер нь өөр хүндээч гэдэг юм уу? Юу гэдгийг тийм байхгүй. Агил хамтран. Одоо түрүүн чинь лекцэн дээр Фокодоор дискурс гэдэг чинь яасан дандаа хамтарч байгаад нэгэн үнэн төрөх хэлээд байгаа шүү дээ. Тэгээс одоо бид нар шиг нэг маргалдаад мэтгэлцээд тэгээд тал тал тишээгээд цухтаагаад уурлалцаад тараа явчих биш. Нэгэн үнэн төрөх зорилго. За коммун бол бас тийм бүгдээрээ хамтар. Бүх байгууламжууд нийтийн өмч. Одоо энэ зочид дуудлага чинь нийтийн өмч байсан шүү дээ. Дараа нэг нөхдүүд энэ чинь $1 бэлгэнд авсан шүү дээ. Хоорондоо та нар мэдж байгаа шүү дээ. Хүчил нэрийн дор зочид дуудлага үйлдвэрүүдийн хоорондоо илгэлсэн. Чингис зочид дуудлыг $5 ч авсан шүү дээ. Илгэлсэн. Тийм. Тэгээд бидний нөгөө нийтээрээ эзэмшиж байсан байгууламжуудыг яасан? Нэг хүнд авчиж өгчихсөн. Тэгэхээр коммунизм гэдэг бол нийтийн өмч байгууламжууд шүү. Зөв худаа гэртээ бол өмчтэй гэж болно. Тэрийг бол ерөөс тоохгүй. Худаа гэртээ тэр хөрөгтэйгээ байна уу, мебельтэйгээ байна уу, зурагттайгаа байна уу тэр үний асуудал. Байгууламжууд нийтийн хагас. Үйлдвэрүүд, годомж, талбай, фашн, барилга. За тэгээд бүгд төр улсын шийдэлд бүгдээрээ оролцох ёстой. Бүгдээрээ төр улсын шийдэл бүгдээрээ оролцох ёстой коммунизм. Тэрээс одоо хэдэн улс төр чи тэнд даврах биш. Татамрах биш. Хэрэгтэй хоосон хүмүүс. Тийм учраас тэр үед чинь социализм үед яасан? Ардын хурал гэж байсан. Бүх сумдын дарга нар ирдэг байсан. Бүх аймгийн дарга нар ирдэг. Хаа байсан домтын цаатлын сумын дарга, хаа байсан ус боёо үлгийн хамгийн цаатлын сумын дарга нар ирдэг байсан. Улаанбаатар дээр чинь. За ихэнх нь одоо яг энэ бодол байсан. Энэ одоо маш их түүхтэй бодол. За тэгээд яадаг байсан. Бүтэн сар ус орныхоо өвчлийг бүгдээрээ ярилцдаг байсан. За тэгж ярьж байхдаа бүгдээрээ тэгш хэрэгтэй маш их хэрэгчлөөтэй оролцдог байсан. Өдөөний малчин босч ирээд шууд үг дуурдаг байсан. Та нар мэдж байгаа. За коммуникацийн гэдэг үг рүү дахиад оръё. Тэгэхээр коммунизм гэдгийг тэгээд ойлгож байгаа. Энэ бүх байгууламжууд нийтийн өмч. Хувийн өмч худаа гэртээ хол унттай өмч байлгүй яах вэ? Байгууламжийн хувийн өмч болгож байгаа. Нийтийн өмч. Одоо энэ хойд яг энэ зөрчилдүүлгийн хойдод юу байгаа шүү дээ. 1 кг нэг шатхууны хамгаалж байгаа. Тэр чинь нөгөө нэг асрагч зоологч нарын сургуулийн байшинг авцсан шүү дээ. Бэлгэнд үнгүүгээ. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө тэр нийтээрээ шийддэг тэр бол бүгд тусцсан. За communication гэдэг рүү оръё. За энэ үг маань өөрөө одоо энэ ярилцах Хабармасын хэрэгжилж байгаа үг. Постмодернгийн ойлголт. За бүтээлчээр үр дүнтэйгээр болон ухаантайгаар л харьцацгаая. Ертөөл бидний харьцаа бүтээлч байх хэрэгтэй. Бүх харьцаа бүтээлч. Хөдөлмөрийн харьцаа, эрүүлийн харьцаа, нийгмийн харьцаа, хүүхдтэй харьцаа бүгд бүтээлч тодорхой нэг зорилготой байх хэрэгтэй. Зорилгогүй харьцаанууд бол баярын үеэр тийм үү? Наадмаар цаансараа зорилгогүй харьцаанууд явуулдаг шүү дээ. Коммуникашн. За ухаантайгаар хамгийн гол ухаантайгаар харьцаа. Эдэг бол communication. Хаана юм бол communication гэдэг үгтэй таарцах юм бол бүтээлчээр үр дүнтэйгээр нөгөө төрөлчл лекцээр дискурсыг ярьсан шүү дээ. Үр дүнтэйгээр харьцаа. За тэгээд коммуникатив хүн байгаа гэвэл наад хүн чих коммуникацтай хүн байна. Коммуникатив хүн. Тийм юм ярьж байхдаа тийм бүтээлж тэр хүнтэй юм яриад уулзалтсны дараа үр дүн их гардаг. Тийм ухаантай хүн. Тийм ярилцахад амар сайхан. Энийг одоо хүмүүсийг бол коммуникацтай. Бүтээлчүүч биш ямар ч үр дүн гардаггүй тийм худлаа нөхдөд бол ерөөдөө коммуникац хүмүүс. Тэгэхээр одоо манай энэ нөгөө нэг дээдлийн нөхдөд бол ямар ч коммуникац байхгүй, ямар ч коммуникатив биш хүмүүс.
улс орныхоо төлөө бүтээлч харьцаа үүсгэв. Улс орныхоо хөгжилд үр дүнтэй харьцаа үүсгэж чадах. Ийм үз. Тэгээд ухаан за энэ дөнгөж одоо бас нэг амьдраад байж байгаа Юрген Хабермас гэдэг германы философч. За зургийн нэг байна. За ерөнхийдөө Германы 2-р дайнаас хойш философийн болон социологийн, психологийн ер нь оюуны бүх сэдвийг барьж авсан философч. Миний нөгөө хэлээд байгаа олон нийтийн сэхэт паблик гэж байна. Одоо Фуко бол том паблик гэж байсан. Олон нийтийн сэхэтэн байсан. За хэн болов Хабермас бол Германы олон нийтийн сэхэт. Фуко бол Франц. За бид нар дараагийн лекцэнд дахиад нэг Францын юутай танилцсан. Олон нийтийн сэхэтэн, тэрний дараа Английн олон нийтийн сэхэтэнтэй танилцсан. За тэрний дараа Югославийн олон нийтийн сэхэтэн Жижигтэй танилцсан. За тэгээд бид лекц босч байгаа. Тэгэхээр энэ 5 лекц бол дандаа олон нийтийн сэхэтнүүдэд тухай ярьж байгаа. Улс төрийн наамд үйлчилдэг биш. Сүм хийж шашны ус үсгийг урт ард түмэнд айлддаг биш. Шашнаас улс төрөөс хамааралгүйгээр эрх чөлөөтэй ажилдаг оюуны хүмүүсийг дандаа паблик инжектор байна гэж хэлдэг. Олон нийтийн сэхэт. За анхны том одоо олон нийтийн сэхэт бол Карл Маркс байсан. Карл Маркс бол аливаа нэг их сургууль юм бол яадаг улс төрд яваагүй. Улс орн Европын өвчтөд их болсон. За шашныг бол ерөнхийдөө хэрэггүй шүү дээ та нарт жоохон юутай байл та, хязгаартай байл та гэж шүмжижсэн. Ер нь философч нь өөрөө философи гэж өөрөө гэхээр шашны шүмжил гэдэг шүү дээ. Тийм. Ерөөсөө та нар философиг бол шашны шүмжил гэж ойлгох хэрэгтэй. За дөрвөн хаа гэж Германы дөрвөн том одоо олон нийтийн сэхэт байдаг. Түүхэн 100 жилээр ингээд Герман орныг оюуны төвшөнд аваа явуулчихсан, олон нийтийг аваа явуулчихсан олон нийтийн сэхэтүүд байдаг. Дөрвөн. За энэний дөрвөлээ хаа үсгэр эхэлсэн. Тэгээд тийм ч дөрвөн хаа гэж ярьдаг. За нэг нь болохоор эхнийх нь болохоор Эглийн тухай бид лекц үзсэн. Танаас сонссон. За хоёрт нь Хүсрэлийн тухай бид нар сонссон намар. За гуравт нь Хайдегерийн тухай бид нар сонссон. Нөгөө таалцсан байгаанууд. Тийм таалцсан байгаа нь бол амжуулах гал байгаа шүү дээ. За дөрөвт нь өнөөдрийн Хабермас. Ийм дөрвөн хаатай болоод бид одоо энэ 25 лекцээр танилцсан шүү. Олон нийтийн сэхэт гайхамшигтай. Олон нийтийн сэхэтнүүд бол гайхамшигтай байдаг. Бид нар ийм хүсэж байна. Ингэж амьдрмаар байна. Тайван баймаар байна. Хоол ундтай баймаар байна. Ажиллаад явхад нэг орон сууцтай болчдөг баймаар байна. Тэрнээс одоо орон сууцтай болох маань банкны бизнес болж болохгүй. Мөнгө додогдохоор хэдэн төгрөг банкнаас зээлэх чинь банкныхны одоо юу гэдгийг санхүүгийн эрх үүсвэр нь болж тэрийн амьдрал өөрөө жоохон илүү мөнгө шаардаад ш. Тэний чинь ажиллаад цалингаар гүйцэтгэж чадахгүй ш. Цалингийн жижиг бага штэ Монгол бизнес. Инээдэлтэй ш. Тэр чинь ямар нэг байдлаар бид нар чинь хууль бус үйл ажиллагаа хийхгүй болчиход байгаа. Нэгэн тэр би хоол хүлээгээд сууж байгаа чинь хоолтой очихын тулд цалин өрөхгүй болдог гэдэг одоо яах вэ? Өөр арга хэмжээ бодно штэ. Тэгээд энэ өөр арга бодож байгаа чинь бидний дайнжруулсаар байгаад яасан шунал болгочихсон. Хэтрэг. Нөгөө шунал нь яасан? Буцаад нөгөө ард түмэн өрөвдийнхаа хөгжлийнх нь их үүсэг болох хоолн, чиг үсэг, ном дэвтэр, витамин хувцас одоо юу гэдэг сургуулийн танхим, багшийн цалин ингээд дайнжраад гинжин ийм уруул явагдаад хаанаас нь ч ихэлж болохгүй ийм чөтгөрийн тойрог болчиход байна. Одоо эдрээс бид яаж эхлэх вэ? Яаж ажил амьдралаа цоошноор эхлэх вэ? Тэр чинь бидний өмнө ирчээд байна. За энэ дөрвөн хаагийн сүүлчийн хаатай өнөөдөр одоо танилцсан. Хабермас. За юунууд бол нөгөө та нар хэлж байгаа шүү дээ. Оросоор заримдаа нөгөө хаагийн чинь сайн хэлж чадахгүй. Ана Гегер хэлсэн байдаг шүү дээ. Тийм учраас Гегер гэдэг. Зарим одоо Хүсрэл гэдэг хэлвчдэг. Гайдегер ч гэдэг юм хэлвчдэг. Угаан Хабермасыг мэдгүй. Габермас гэх юм байна. За бид нар ч нөгөө хаос хэлэхдээ маш сайн. Хооч гэдэг. Хаос гэдэг. Хооц гэдэг. Тэр чинь хаос гэдэг сайн баггүй. Жишээс Герман тавьсан. Тийм Хабермас гэсэн. Хайд гэж хэлдэг. Хайд гэж сайн. За Хабермас 29 оны
сонирсон. За 49-с 54 онуудад Германы Göttingen, Швейцарын Цюрих, Германы Бонн хотуудын университетүүдэд суралцсан. Энэ олон нийтийн засгийн оюуны хүмүүс чинь университетүүдэд солио яваад идэх байхгүй. Сурж байхдаа тэр университет суусан лекцүүдээ бүртгүүлж аваад дараагийн университетэд очиод лекцүүдээ өгүүлснээр бүртгүүлээд явчихдаг. Тэр чинь үнгүй учраас. Германы сургууль ч юм биш. Тийм учраас гоё. Тэр нэг сайн профессор хаана сонсонгуудаа тэр профессор л явдаг тоххой. Тэгэл ясантай суучдаг. Профессор голоод явдаг. Тэгж жагаад нэг сайн профессор хажууд ирэл. Тэгээд тэрний хажууд ясаар байгаа доктор хамгаалаад диплом хамгаалаад явчихдаг. Бид нар шиг одоо тийм үү? Би мөстөгаа дуусна гэсэн байхгүй. Би мөсийн оюутан ч гэдэг юм. Би анаахын оюутан, би анаахтайгаар дуусч гэдэг юм. Би шүтистайгаар дуусна. Тэгээд бүхэн бүтэн амьдрал нь мөс. Тийм байх. Тиймээс одоо тэд нар чинь нөгөө нэг бид нар шиг нэг тийм нэг ангийнхаа нэг төгсөлтийнхээ энэ гэж нэг баярлдаг юм. Тийм өөр сургуулиуд явчихдаг учраас. Тэгээд өөрөөр хөгжүүлээ явдаг. Бид нар бодвол нөгөө нэг муу профессорын дэргэд хөөрхий багшигаа өргөдөөл. Хөгжихгүй суугаад. Тийм ягтай миний муу багш гэх. Тийм. Тэрний орон багшигаа олон голоод явах хэрэгтэй байхгүй. Ийм юм шиг гэдэг. Тэгээ сайн профессор явах хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр сайн профессорыг авч сургуулиуд уралддаг. За энэ Harvard, MIT, Stanford энэ чинь сайн профессоруудыг дандаа татаж авч байгаа шүү дээ өндөр. Тэгэхээр нөгөө оюутнууд төрөйд ирдэг байна. Тэгээс одоо нөгөө муу багштай бүгдээрээ тэгээд харуулцаар ордоо суугаад ич байхгүй юм харчаад. За философи, түүх, психологи, литератур, эдийн засаг сурсан. Ингэж явж байгаа. Одоо бид нар шиг тийм зөвхөн эдийн засагч, зөвхөн психологч, зөвхөн түүхч гэсэн тийм байх. Одоо энэ чинь хүн бүр мэдэх ёстой, бүгдийг нь мэдэх ёстой мэдлэгүүд. Энэ бүх мэргэжлээс та нар мэддэг байх ёстой. Тэгжээш боловсролтой болно. Бас ганцхан та нар мэргэжлийн мэдлэгтэй бол та нарыг боловсролтой гэж хэлж хэлэхгүй. Яг та нэг мэргэжлээ баригдсан. Тэр их нэг мэргэжлэл ярьсан нэг жижиг хүн байдаг. Хойлол хулаа л юм. Ашиг мэдлэгтэй байна. Тэгжээч одоо боловсролтой болно. Миний одоо хэлээд байгаа шиг тийм шүү дээ. Мэргэжил боловсрол хоёрын ялгаа гэдэг чинь тийм ээ. Мэргэжил бол ганцхан мэргэжлийн мэдлэгтэй. Олон төрлийн мэдлэгтэй байж боловсролтой байна. Тийм учраас Хабермас бол өндөр боловсролтой. Философичээр нь, түүхчээр нь, психологичээр нь литератураас сурсан. Тэгээд бас эдийн засаг сурсан. За 1954 онд философийн доктор болсон. Философтор. За доктор болсныхаа дараа шууд сэтгүүлчээр ажилладаг гэсэн. Доктор сэтгүүлчээр ажилладаг шүү. За 56 оноос Франкфуртын социал судлалын институтэд ажиллаж ирсэн. За би зориуд социал гэж хэлж байгаа шүү. Социал гэдэг чинь нөгөө юу гэсэн үг явж байгаа шүү дээ. Нөгөө нийгэм журам гэсэн үг явж байгаа шүү дээ. Нийгмийг журмаа болгосон. Тийм үг явж байгаа шүү. Тэрнээс бидний одоо зөвхөн нийгэмж орчиж ерөөсөн. Нийгэмчлэлээ бол одоо бүх одоо за критикийн онолч Адорногийн дэргэд ажилласан. Та нар бид Адорног үзсэн тийм ээ? Адорног ажилласан. За 1964 онд профессорын дуудлага аваад тэгээд профессор болсон. Тэгэхээр Франкфуртт профессорын ажлыг хийсэн. За философч, социологчийн одоо ажилтай өнөөдөр бол за социалын философи болон критикийн онолоор ажилладаг. За энэ төр өдөрөө цаашаа хэлцээ. За энэ Франкфуртер шүүлээ гэж одоо энэний захирлаар энд одоо маш их олон жил ажилласан. Одоо ч тэнд одоо тэтгэврт гарцаа өнөө бас жоохон юм номзон бичиж сууж идэх юм шиг. За Франкфуртер шүүлээ гэдэг англиар яг Франкфурт скул гэдэг үгчдэг. За энд нь бол хоёр сэдвээр ажилладаг юм. Нэг нь social theory. Бидний нийгмийн хамтын нийгэм журам тусмаа яаж явагдах ёстой юм гэсэн онолтой ажилладаг. За хоёрт нь мэдээж философи. Философиугаар одоо ямар салбар өгч боломж. Философи байхгүй бол эдийн засгч өгчихгүй, түүхч өгчихгүй. За associated гэдгээр тэр нөгөө нэг social research гэсэн институттэй ингээд хамтарч ажиллаж байдаг. Юм дэлхийд бол алдартай. Франкфурт скул руу янз бүрийн дэлхийн том профессорууд очиж судалгааны ажил хийдэг. За Хабермасын онцлог бол олон нийтийн засгийн. За төр, нийгэм, улс төрд болж үйл явдлуудад дүгнэлт өгөөд номчдаг. Төр, нийгэм, улс төрд явж байгаа. Тэгэхээр улс төр хоёрыг ялгаж шүү дээ.
Бид нар юус ялгдаг. Хамт явдаг. За энэ одоо маш их чухал. Тэгэхээр нөгөө монголчин энэ хоёр ч нэг тусдаа биш учраас улс төрийн өөрчлөлт явагдахаар төрн дандаа балараад идэг. Тусдаа биш учраас. Одоо арчлал яах хэрэгтэй байсан. Улс төрд явагдах хэрэгтэй өөрчлөлт байхгүй. 90 оны арчлал. Тэгсэн яасан? Төрөөгөө тусдан байхгүй. Төрөөгөө давхар сайцсан. Улс төртэй хамт. Тэр бид нар ч нөгөө боловсролгүй, сургуульгүй, ажилгүй, үйлдвэргүй болчихгүй юу? Тэгээс төрн инженер доктортой байжсэн бол улс төрөө удирдаад улс төртөөгөө гэрээ хийгээд яслал хийгээд төр ингээд байгаадсан бол энэ бүх нийгмийн бүх одоо асуудлууд чинь хэвээр үлдэх байсан. Тэгээд одоо энэ үйлдвэрчний хувьд одоо юу гэдэг юм бүгдээр энэ нөгөө цэцэрлэгүүдийг хүртэл яасан өчтэй хийсэн шүү дээ. Өдөө авсан шүү дээ. Одоо олон цэцэрлэгүүдийг энэ юунууд одоо авсан шүү дээ үйлдвэрчний хэмжээхэн. Тэгээд яадаг вэ? Намар болохоор ганц хорхон цэцэрлэгтэй тэрэн дээр ээж аав нар хүүхдүүдээр хөдөлж очоод алцдаг. Төргөө арт хэмжээ юм гэдэг юм. Бид нар улс төр байгаа гэдэг чинь төр байх юм. Улс төргөө бид төр гэж амдаад байгаа. Ийм одоо осолтой. За хаврамасаас нэлээд юм суралцсан да бид нар тийм. За дискурсээс хийж бүтээх рүү л гэж байна. За дискурсч болно, ярилцаж болно, бэлтгэж болно, яаж болно. Янз бүрийн одоо юу гэдгийг маргаан заргаан зохиож болно. Болж байна. Одоо дараа нь хизээ тэгэд хийж бүтээх үү. Маргаанаа мэтгэлцээл тийм үү? Суугаад ах уу. Хийж үтэх хэрэгтэй шүү. Фокогийн дараа хавар масын гаргаж ирж байгаа ойлгоч тэр баг. Болж ин дискурс болж ин сайхан дискурстэй. Одоо ганц хийж бүтээх хэрэгтэй. Бүтэхгүй бол яах юм уулзаач яах. За диалектик дискурсыг бол маш ярьсан. Тэр нь болохоор сэтгэлээ ярих нөгөөдөгт нь нөгөө концертаа ярилцсан. Дискурс ийм хэцүү байхгүй. Фокогийн гаргаж ирсэн дискурс нь нэг талаас бид нар сэтгэлээ ярина, сэтгэлийн янз бүрийн юм. Хилэн гомдол юу вэ? Баяр хөө юу вэ? Өшөө хонцон тэр байж болно гэд болж байна. Нөгөө талд хомсортой ярилцах хэрэгтэй. Тэр маш чухал. За тэгээд тэндээсээ моралтайгаар хийж бүтэх. Харамсал хий бүтээ. Ямар учраас шууд хийж бүтээх гэдэг байхгүй. Гэхдээ хийж бүтээхдээ моралтай байх. Зөв, сайн, сайныг бодож, үр дүн нь сайн, нийтэд сайн, бүгдээр нь сайн тэгж л одоо бид нар хийж бүтээх нөхөөс биш. Цөөхөн хүнд сайн зүйл хийгээд яах юм? Хинт хэрэгтэй. Цөөхөн хүн хэдүүлэхний нэг хэд байшинд ороод, цөөхөн хүн дотроо хотхон байгуулаад яах юм? Ямар ч юм. Хашааных нь гадаа хогно ш. Хашаан дотор зэрэг. Тогтоо хашаатай. Тэс утгаалчих байгаа. За хавар мас руу оръё. Хавар боосын 3 омол байна. 3 омол. За энэ 3 омол дээр ерөнхийдөө ангиллийнхаа турш ажилласан. Хавар мас. Номнууд нь дандаа 3 сэдвээр. Энэ 3 омлоор явуулж байгаа. Нэгд нь критикийн омол. Яаж критик хийх вэ? Яаж критик хийх вэ? Яаж шүүмжлэх вэ? Шүүмж маш чухал. Шүүмжээр юм сайжирдаг. Магтаад өгөл үс сайжрахгүй. Миний хэлээд хэлдэг шүү дээ. Хүн магтах юм болоо танаж байгаа болгоомжтой байна гэж. Шүүмжлүүд баярлах хэрэгтэй. Өстөө гоё. Чи өстөө сайхан болгочлаа намайг. Сайхан шүүмжил. Магтууд өстөө болцолтой. За хоёрт нөгөө делиберацийн омол. Deliberation гэдэг. За энэ дээр бол олон жил ажилласан. Юунд Америкуудыг маш их шүүмжилсэн. Deliberation-ыг ерөөсөө та нар буруу тайлбарлаад буруу хийгээд байна. За гуравт нь коммуникатив омол. Өнөөдрийн одоо бидний танилцж байгаа коммуникатив юм. Яаж хамтдаа хийх вэ? Үр дүнтэй ажиллах гэсэн юм 3 омлоор хавраас ажилласан. За критикийн омлоор бүгдээр оръё. Би зориуд тэгээд англиар бас жоохон тавиад яваад байгаа шүү. Та нар ингээд цаана нөгөө интернет юм уу янз бүрийн газар хайж олж уншихад маш их чухал. Тэрнээс би одоо шүүмжийн омл гэдэг ах юм болов. Энэ чинь ханаас ч болов. За critical theory гэдэг бол одоо уншиж байна. За critical theory 3 хүн дээр ажилладаг. 3 хүний омл дээр. Нэг нь Hegel. Philosophy of Rights. За хоёр дахь нь Marx, Marx-ын капитал.
Critic of Political Economy улс төрт эдийн засгийн шүүж. Маркс би танад ярьжсэн шүү тийм ээ. Капитал номондоо эдийн засаг гэсэн үгийг ганцааргийн нэрөөсөө хэрэглээгөө гэж. Улс төргүйгээр эдийн засаг гэж байх боломжгүй гэж Маркс хэлсэн шүү дээ. Sigmund Freud болохоор үний ухаангүй. Би ухаангүй гэдэг үг явж байна. Ухаангүй. Өөрөө ухаарахгүйгээр. Тэрийг одоо судалсан. За энэ гурав дээр critical theory тулгуурлаж судалгааныхаа ажлыг явуулсан. За Хегел рүү оръё. За Хегел юу хэлсэн бэ гэхээр эзэмшүүлэгч хоёрын харьцааг яаж явагдах ёстой юм бэ? Яаж зөв явагдах ёстой? Эзэмшүүлэгч хоёр. Компани босс, буудлын эзэм, үйлдвэрийн эзэм. За бид нар ч үйлдвэр авахгүй ч гэсэн үйлдвэрийн эзэм ярих хэрэггүй z. Одоо юу вэ? Мал сургийн эзэм, тэрний малыг хариулдаг малчин, тэр хоёрын хоорондын харьцаа. Янз бүрийн компани байлаа гэхэд шатхууны компани байлаа гэхэд шатхууны компани эзэн тэрний шатхуунд өгөөдөг боломжинд дараа зогсож байгаа ажилтг тэр хоёрын хоорондох харьцаа. За энийг Хегел 200 жилийн өмнө 150 жилийн өмнө энэ онолыг гаргаж ирсэн. За энэ харьцаа дараач зэрэг багш юу вэ? Бүх энэ дээр доорх энэ хоёрын харьцаа хоорондоо эрхчлөөтэй тэгшэрхтэй эв нэгдэлтэй явагдах ёстой. За энэ гурав байхгүй бол нөгөө хоолын нийгэм, морьхлын нийгэм, ноёны нийгэм, дээдсийн нийгэм, олигархийн нийгэм, плутократийн нийгэм бол явчихдаг. Ээж аав хүүхдийн хоорондын харьцаа ч гэсэн тэгшэрхтэй тэгшэрхтэй явагдах ёстой. За өнөөдөр миний нэг ярьслага гарах байх бид өдөр энэ их хөрөнгө телевизээр очиж ярьслага хийсэн шүү дээ. Өсөн шүү дээ. Ээж ааваа мохор сүсэг цагаансаар өчнөө сэдвээр ярьсан. Өнөөдөр за нийгмийн хуулиудыг Хегел гаргаж ирсэн. Яаж нийгэм хуулиудтай болох вэ? Яаж байгалийн хуулиасаа салаад нийгмийн хуулийг орох вэ? Гэдэг Хегел гаргаж ирсэн. Байгалийн хуулиас салах. Тэнгэр дурхаар айдаг. Үнийг болохоор юу болчих вэ? Хүчин тусгаар хараад өчлээ. Тэнгэр дурхаар би бурхан юм. Та тоонд юм гэж хэлдэг. Энэ их байгалийн чон хараад яадаг. Яа наач өнө чинь байж аваад илүүгээр чих юм бол чон шиг хүчтэй болчтой гэдэг. Чон өгөөд авчих биш. Энэ байгалийн насаа яцлах. Яаж нийгмийн хууль бид нар нийгмийн хуулиуд руу орох гэж маш их бодолсон. 40-с 90 оны хооронд. Одоо бид байгалийн хуулийг хийж байгаа. Нийгмийн хуулиуд авах. Энэ их мохорсон байгаа чинь байгалийн хууль маш их айдсан. Хайгаад энэ чинь ламнарлаг үлдээд шүү дээ. Тэг бол ном уншаад, роман уншаад, романаар өөрийгөө боловсруулаад айхаа болчихсон. Гэтэ суугаад бол наанаас чинь бичиг үсгтэй шүү дээ. Цагаан толгой мэдэн шүү дээ. Тэг учраас тэрийг уншаад тэгээд романаараа зориг орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тийм шууд яг 100 жилийн өмнөх шиг хамаа бүтчих байхгүй. Эсвэл мосгтол. Тэгэхээр бид нөгөө байгалийн хуулинд захирагдсан юу байхгүй. Нийгмийн хуулинд орж ирж байгаа. Тэгээд нөгөө оюутнууд хэдэд тааш та цагаан толгой үсэг мэдээд ямар ч хэрэггүй. Зүгээр SMS-д хэрэгэлдэг. Уул цагаан толгоос өгсөн хүмүүс чинь ном уншиж явуулна шүү дээ. Тэгээд цагаан толгойн хэрэг гарахгүй. За нийгмийн онол яах вэ? Яг бол нийгмийн одоо онол гарахгүй бол одоо ингээд нөгөө нийгэм чинь нийлээд ингээд одоо ажиллаад эхэлнэ шүү дээ. Нийгмийн хууль руу ороод нийгмийн хуулийн захирагт болчиход шүү дээ. Хуучин би байгалийн хуулийн захирагдаг гэсэн. Одоо нийгмийн хуулийн захирагт. Нөгөө байгалийн хуулийн захирагна гэдэг чинь яг нөгөө нэг эрхүүний жаргал эзгүй хэр гэдэг чинь яваад байгаа байхгүй юу? Тийм. А одоо нийгмийн хуулинд ороод ирэх чинь хөө чи хээр явж байгаа чи чон нохоод идэвгүй. Тийм. Нийгэм рүү орж ир. Гэтэ хэрэг үгээд. Наашир хоторч ир. Гэтэ гэдэг чинь одоо нийгмийн хууль. Гэрийнхэн хотын аймгийн сумын багийн нийгмийн хуулийн захирагдах учраас тэр нөхөр чинь ярьж байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг жигтэй ингээд анд гадагшаа гардаг шүү дээ. Тэс нэг байгалийн хууль руу очиж захирагдах гэдэг шүү дээ. Нийгмийн хуулиас цухтааж шүү дээ. За энийг Хегел 150 жилийн өмнө гаргаж ирсэн. За хоёр дахь critical theory-гийн онол бол Маркс. Маркстэй
За Маркс юу гэж хэлсэнээр гол нь нийгэм соёлтой байх хэрэгтэй. Соёлтой нийгэм. Нөгөө ядууч юм. Нөгөө хоолноор юу вэ? Тэр чинь юунд гардаг шүү дээ. Зохиолтой одоо нэг Францын хиний зохиолууд гардаг шүү дээ. Виктор Хуго тэр чинь Маркс яагаад байгаа шүү дээ. Нийгэмд яах гэдэг шүү дээ. Шүүмжлэг нийгмийг өчрөх гэдэг шүү дээ. Нөгөө ядууч юу? Нөгөө нийгэмд яацсан, үзий ядагдаад, шахагдаад гараад ирчихсэн масс байгаа шүү дээ. Энэ массыг засаж янзлахгүй ерөөсөө болохгүй. Соёлжуулахгүй ерөөсөө болохгүй. Тиймээс нөгөө орсуучин үжрээд эдэр чинь нөгөө нийгэмжлээ тариад, улаан тариад тэгээ самуу өгж нүүр ам угаалгаад оруулаад халуун усны газар маш их баярлж ирсэн шүү дээ тэр үед. Одоо буцаад бид чинь дахиад халуусаар байгуулдаг хэлтэй шүү дээ. 90-ад онд бас нэлээд гэдэг чинь ялаш тагчлын үед нэлээд усан дорохгүй явлаа шүү дээ. Тийм маргаж устгайцсан шүү дээ. Тийм намын сонгоод орслоо халуусны газар устгайцсан шүү дээ. Одоо тэрийгээ мэдээд тэгээд яваа шүү дээ. За төлөвлөх. Маркс бол хоёр дахь нь ухамсартай нэг. Тэрс ухамсараар нийгмийг одоо яаж залах вэ? Тийм. Яаж ухамсараар нийгмийг залах вэ? Ноёны нийгэмд бол ноён айлгч, хааны нийгэмд бол хаан тушаалаа гаргачих шүү дээ. Одоо тэгэхээр эрхчлөөдөд их ширхтэй баахан массын нөхцөл гараад ирлээ шүү дээ. За энийг яаж ухамсараар залж удирдах авч явах вэ? Маш чухал. За энэ гол одоо гаргаж ирсэн Марксийн үг бол план төлөвлөгөө хэрэгтэй. Бүгдийг төлөвлөх хэрэгтэй. Хувцас, сайлан, мөнгө, гэр орон, нийгэм, улс орны хөгжил, мал, хууль, үйлдвэр, бүтээгдэхүүн, худалдаа, эдийн засаг юу гэдгийг, хууль, түүх одоо юу гэдгийг бүгдийг яах ёстой. Төлөвлөж. Төлөвлөхгүйгээр юу ч явах. Гэх Маркс хэлж байгаа. За төлөвлөгөө гэдэг нь одоо зөвхөн одоо төлөвлөгөөний комисс шахахгүй. Төлөвлөгөөний комисс бол социализмын зөвхөн мараа таваарыг л төлөвлөж ирсэн. Эдийн засгаар төлөвлөж ирсэн. Маркс зөвхөн эдийн засгийг хэлээд улс төр төвд төлөвлөгөө хэрэгтэй. Өөрийн амьдрал төвд төлөвлөгөө хэрэгтэй. Том сэдвээр Маркс бичсэн шүү дээ. За төлөвлөгөө гэдгээр юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр Маркс энийг урьдчилан тооцоолох. Урьдчилж тооцоолох. Одоо хойдон чи дахиад цагаан сар болно шүү дээ. Тийм. Эрдгэр л ирнэ. Биднээс ямар ч хамааралгүй хойдон жилийн цагаан сар ирнэ шүү дээ. За тэрийг яаж төлөвлөх вэ одоо? Одоо наадам эрдгэр ирнэ. Яаж төлөвлөх вэ? Тэгээд дандаа баяраа төлөвлөж байж байгаа. Тийм. Сурах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тийм. Хойдон жилийн цагаан сар гэхэд хөгжчихсэн сууж явах хэрэгтэй. Тийм. Хөгжлийн өгчихсэн. Тэрээс одоо яадаг юм? Хөгжлийн цараас яач яваа энэ гэдэг. Тэр цагаан сар болцохаараа. Чи их сайхан ном унссан биш үү те? Муулзах хэрэгтэй. За хоёрт нь зохион байгуулах. Төлөвлөгөө гэдэг бол зохион байгуулалтанд оруулах. Бүгдийг зохион байгуулах. Энэ маш чухал. Энэ бол төлөвлөгөө. За гуравт нь төлөвлөсөн нь хэрэгжүүлэх. Төлөвлөө суугаад авчих. Хэрэгжүүлэх. За энэ гурав маш чухал. Ер нь манай нийгэмд энэ гурав ерөөсөй байхгүй болчихсон. Бид нөгөө төлөвлөгөөнөөс ухтаагаад байгаа чинь юу? Өөрчлөлт тооцоолох дурггүй. Зохион байгуулах дурггүй. Хэрэгжүүлэх дурггүй. Юус төлөвлөгөө үзээ ядаад байдаг чинь энэ гураваас хамаарч байгаа. Гол нь энэ төлөвлөлтөөрөө Маркс юу гэж хэлсэн бэ? Бүгдээр л ажилтаа байна. Хөдөлмөрөөр хүн болдог гэдэг чинь хэлээд байгаа шүү дээ Маркс. Хөдөлмөрлөж ижил хүн болно. Хөдөлмөрлөхгүй бол хүн биш гэж байгаа шүү дээ. Бүгдээр ажилтаа болохыг Маркс хэлээд байгаа шүү. Бүгд ажилтаа. Ажилгүй нэг ч ажилгүй. Одоо хөдөлмөрөөр хүн болдог учраас. Хөдөлмөрлөхгүй бол амьтнаас ямар ч ялгаагүй. Идэж уугаад унтаад тэгээд одоо яадаг секс хийдэг юм яадаг. Тэгээд болоо. Тэр гурав чинь миний хөдөлмөрт хэрэгтэй байна. Хүн болоход зөвхөн нэг хэсэг л байна. Ой амьдрал. Нөгөө тал бид нар чи хөдөлмөрлөх хэрэгтэй. Ийж бүтээх хэрэгтэй. Зүгээр суучлахгүй. Тэр их л байдаг. За бүгдээр амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Амьдрал гэдэг чинь би нэг тийм нэг оролцоотой болно. За тийм нэг мэргэжлэр нэг ажилландаа ирээдүйд нэг тиймдээ ажил юм уу?
За энэ торч нэгэнтэй суучин тарахгүй одоо яах вэ? Тийм. Энэ тааруулны ганц өргөдтэй болчихно. Энэ тарахгүй одоо яах вэ? Заавал ш. Чи төгслөө төгнө чи. Юу юм ш. За энэ тайм яагаад энэ бүгд ажилтаа бүгд ингэж юмаа төгөлдөө бүхэн зохион байгуулалтанд ороод ингэж урьдчилан тооцоолоод ирэхээр яг айгүй их тайм байдаг. Ирүү зуруу дайнд ажил нэг юм байна. Ажилгүй маш учраас л яадаг вэ? Дайнд ажил болдог байхгүй. За Зигмунд Фройд руу орё. Критикал теорийн 3 дахь уран. За энэ ухаангүй яаж тайлбарлах вэ? Зигмунд Фройд ухаангүйг яаж тайлбарлах вэ? Мөр урдуулдаг чинь нөгөө ухаангүй яваад байгаа байхгүй. Ухаангүйгээр баримт дуртай. Яг дуртайгаа мэдгүй. Ухаангүйгээр чон бодоод байгаа шин. Яг бодоод байгаа юм мэдгүй. Ухаангүйгээр одоо хүнтэй модалцдаг чинь яг байгаа мэдгүй. Тэр хэвээр маш томс. За тэгээд зүудтэй ажиллах. Зүудээр тэр хүний ухаангүй руу нэвтэрч ороод тэгээд тэн дотор байгаа асуудлуудыг гаргаж ирээд тэгээд тэр хүний асуудлуудыг шийдэх. Одоо маш хүн айдаг, даалтын хүч ярьдаг. За сүнс маш их ярина. Одоо оюутнууд бол сүнс ярьчихдаг шин. Яг зөвхөн нэг 60-аад оюутнууд сүнс ярьсаар болчихсон. Айгуу зөв. Гү багшаа гэж бүр зам юм. Сүнс байлгүй яах юм гэсэн гэж байна. Одоо яг маш их аимхаа учраас ийм сүнс янз бүрийн гарч ирдэг байхгүй. Аимхаа. Энэ маш аимхаа байна л да. Гол нь би тэр зургтын ярилцлаганд хэлжсэн нь гол цааш шалтгаан энэ ээст маш их аимхаа. Ээст айгаад байгаа. Яандаа. Энэ одоо яандаа ч юм. Үгүй тийм. Яах болж чадна. Энэ л айлгаад байгаа хгүй. Өөрийнхөө айдсыг хүндүүлж үзэж байгаа. Чи хамт айлгаж байгаа. Энэ охинтойгоо хамт хоёулаа судлаад хоёулаа арай явж байгаа. Тэгээд ачаалын дорч байгаа. Айгаад хоёулаас нэг тай. Энэ охиноо бие үтсэн л үтэй үтсэн. Тэгвэл чинь хоёулаа засуулнаа. Энэ суудлаас асуулна гэл. Хамаач байгаа суудлаа зас сууж байгаа биз. За, критикийн онлын асуудлууд бол яагаад энэ критикийн онлоор гарч ирсэн юм? Энэ гурыг судлаад Хегел, Маркс, Фройд гурыг судлаад бид тэндээс нэг том асуулт гарч ирж байгаа. Ерөөсөө социолог бол капитализмын шүүмжлэх гэдэг тийм. Энэ капитализм яагаад талж байгаа? Яагаад капитализм талж байгаа? 150 жил социализм явж ирсэн шүү дээ. Хегел, Марксаас хойш. Хичнээн борон социалист орн болов. Бүхэлдэн систем социалист орн болов шүү дээ. Яагаад социализмээс капитализм ялж байгаа юм? За энэ л критикал теорийн асуулт. Ерөөсөө социализм яагаад ялагдав? Капитализм ялж байгаа. Яагаад соёлт нийгэм ингэж зэрлэг болж байгаа? Социализм, коммунизм чинь соёлт нийгэм. Капитализм чинь зэрлэг нийгэм. Яагаад хүмүүсийн зэрлэг нийгэм өсөж байгаа? Яагаад? Соёлтой байсан дээр үстэй. Яагаад ажилгүйд өсөж байгаа? Ажилгүйд яагаад өсөж байгаа? Юунаас болоод ажилгүйд болоод байгаа юм? Юу яагаад хүн ажилгүй болдог юм? Хөдөлмөргүй болдог юм. Социализм бол тийм баг. Бүдэр ажилтай. Ажилгүйд яагаад өсдөг? Болохгүй шүү дээ ажилгүйд өсөж. Нөгөө төрний хэлбэр хөдөлмөргүй болоод хүн болохгүй шүү дээ. Яагаад эдийн засгийн хямрал болдог? Яагаад болох ёстой юм уу? Байгалийн хууль юм уу? Эдийн засгийн хямрал яагаад болдог? Яагаад эдийн засаг хямрах ёстой юм? Заавал дахиад асууж байгаа юм гэж хэлдэг. Тэр 1928 оны эдийн засгийн хямрал. Яагаад? Хэн эдийн засгийн хямралд оруулаад байгаа? Хэн? Эзэн хий юм. Яагаад бүхэн зах зээлээс хамгаалалттай болж байгаа? Бүхэн зах зээлээс хамгаалалттай болж байна шүү. Дуулах хүртэл зах зээлээс хамгаалалттай.
Бараач хүүхд төрүүлэхээр зах зээлийн самралт болж байна шүү дээ. Тэ? Одоо та нар мэдэн шүү дээ. Одоо гахаажил хүүхд төрүүлээ. Баян хүүхдтэй болдог гэлээгээд хүүхд төрөх зах зээлд орсон байна шүү дээ. Тийм. Яг гахаажилыг хүлээг айсгаад байна. Ёстой чи он салхитаас мөн төрүүлээ хүүхдээ заа гэж шүдээ зогсоод байна шүү дээ. Тийм. Тэгээд арай их нэг он аваад тэгээд гахаажил. Зах зээлд орсон. За худалдан авах чадваргүй л яагаад үүсдэг? Худалдан авах гэдэг нь худлаадах гэсэн юм юу болчихсон бэ? Сонь бичсэн юм шиг. Хулаадан гэдэг нь худалдан авах гэсэн үг шүү. Тэг худалдан авах чадваргүй л. Яагаад хүмүүс өөрсдөө худалдан авах чадваргүй болчтой? Яагаад? Бүгд мөнгө худалдан авахлаач. Хэн болохгүй гэдэг чи дэлгүүрт бүх бараа өрөөтэй энэ талд нөх авах чаддгүй. Тэг дэлгүүрт өргөн бараа тийм гэн хараад тийм лам хатгалгүйрээ дээрээс доош буугаад агшаа. Тэнчнээс хоосон гарч ирж байгаа шүү дээ. Хүн авах гэсэн юм авах хэрэгтэй гэсэн ганц амьдарч байгаа юм чи. Тийм. Тэр واخгүй. За тэр үеийн хэмбэл яагаад хэлчих вэ? Тэрийг асуусан. Тэр яагаад хэлчих вэ? Уул нь хоёулаа ажилтаа хөдөлмөртэй тэмдэлтэй нэлээд баялдаа жаргалтай дууссан шүү дээ. За тэгээ бүр сүлрэг юмуд үслээ шүү дээ. Одоо ижил хөлстэй интергээл те. Одоо сая хаан нэлээ нэг ижил хөлсөнтэй зөвшөөрсөн Америк төлөө хаан нэлээ ижил хөлсөнтэй зөвшөөрсөн базар хоёр гомо хүүхэд яасан юм ба шүү дээ. Яасан ч гэнэ тэгээд нэг илүүдтэй юмудаа ялгаруулж байгаа нэг эмгтээ юу яагаад тэгээд тэр чинь нэг лабораторийн аргаар живсэн очтой байж штэ. Заавал одоо юу гэхгүйгээр оромж гэхгүйгээр тэг лабораторийн аргаар живсэн очтой. Тэгээд юу тэгээд хөөхтөнд хүрсэн. Тэгээд төрөөд гараад ирсэн чи хоёр автай. Тийм хоёр аав гэрүүд одоо 20 мянга чигсэн. Яа. Тэгээд нэгийгээс одоо явах хэрэгтэй. Ээжний материал. Багаад чи ээжний материал, чи аавны материал гэж нэг айлгуур болж тоглодог байсан шүү дээ. Тэр шиг тэр гурав тэгээд тоглох юм шиг. Ээжний материал, аавны материал гэдэг тэгээд тоглох юм шиг шээ. За ухаан гүрлийн хямрал энэ их зүйл. Ухаан гүр дотор ч нэг айдас явж байгаа. Тэр яг ажил дээрээ хамаалтай та айдас. Протон хөгжсөн санаа. Нөгөө галт тэрэг гараад ирсэн чинь анх нөгөө тэр 20-р зуунд их чинь галт тэрэгээ үйлдүүлээ. Анхны галт тэргүүд ингээд явсан юм байна л да. Тэгсэн чинь өөрхөн нөгөө морины хурднаас илүү хурдан мэдэхгүй хүмүүс чинь галт тэрэнд орсон чинь галт тэрэг шиг худлаад гарч ирж байна. Гэж хэлж байгаа чинь. Дууд бид нар машин цогоо тоохгүй шүү дээ. Тэр үе чи өөрхөн мориноосоо буугаад машин цогоо 100 км/цагийн хурдтай тавих гэж чи ерөөсөө багч солиорч гэж байгаа байхгүй. Оо яа л гэдэг ойлголоо шүү дээ. Тийм. Би бууялтаа гэдэг. Тэр нэг айц. За дараа яагаад болоод? Юу ингэтэй юм бэ хайц. Яагаад дай болоод? Яагаад дай болоод? За энийг критик гэж ойлгосон. Одоо ч асууж байгаа. Одоо ч Сирийн дайныг асууж байгаа. Украины дайныг асууж байгаа. Яагаад? Зүг зүгээр байж байгаа. Зүг зүгээр байж байгаа. За энэ одоо асуудал бол критикийн онлыг асуу. Католизм яагаад ялчих? За лекцийн сүүл хамгийн сүүл жижигхэн лекц байгаа шүү дээ. За тэрэн дээр католизм одоо сүнцэн гэсэн лекц байгаа шүү дээ. За критикийн онлын асуулт нь католизмын хүнийг гаргаж ирэх гэж болсон. За социализм Монголд ажилтаа хөдөлмөртэй тийм үү? Тийм. Лаймаа байхгүй тэгэл болчихно. Учир зүггүй нэг л 2 гар утастай ч юм уу 3 гар утастай байхгүй байна. 1 гар утас байна. Тийм. 4-5 машинтай байхгүй. Нэг машин байхгүй. За католизм хүн нэгэнт ажил гүйцсэн тул ацгүйтэл үүссэн гэж байна. Юунаас энэ ацгүйдэх хувьцээ ярьдаг чинь ажилгүй хүмүүсийн асуудал гэж байна. Манай чинь 40 дэ 50 дээр тэтгэж гарч байгаа шүү дээ. Дөрөвхтэй бүр ирд чонгоноо гарна шүү дээ. За тэр чинь гай болж байгаа. Ажил хөдөлмөр болохоор юм чинь ямар ч дугуй болж байгаа.
хэн цагч орноосоо болсон. Хэн цагч орж байгаа. Тэгэхээр чинь амьдрал ритмс нь алдагдаад. Тэр чинь ачин. Тэр азгүйт бол ажилгүйдсэн учраас капитализмын аюул бол ажилгүйд их байдаг учраас азгүй хүмүүс их. За нэгд худалдаанд авах чадваргүй болчихдог учраас нөгөө зээл өөр хүч нь өсөж байгаа. Социализм зээл өөр хүмүүс ойлгох байхгүй шүү дээ. Өдөр ажиллаж явж байгаа юм чинь. Тэгээ захиалгатай төлөвлөгөөтэй эдийг байртай болох бүх юм төлөвлөгөөтэй. Уртаас тооцоолчихсон. Тэгэхээр нөгөө зээлийн өрийн хүүгийн юунд орчих واخ. Тэгээд нөгөө сэтгэл зүйн өвчтөй болчих واخ юм гэдэг. Тэгэхээр зээл өр гэдэг чинь капитализмын хамгийн том одоо хүмүүсийг олцдог механизм баг. 100 жилийн өмнө хүрээ гадаадын нөгөө банк юунуудад зээл тавиад бүгдээрээ өөртөө болоо тэгээд нөгөө мөнгө хөлөгчдөд дарлуулж ирсэн шүү дээ 100 жилийн өмнө. Тэгээд нөгөө ардын явсгал хийгээд тэгээд нөгөө бүх данснуудаа бүгдийг шатаасан гэдэг шүү дээ. Банкны данснуудыг. За өнөөдөр бид нар ямар банкуудыг хагаад байгаа дансын шатаах ямарч боломж байхгүй бүгдээ компьютер дотор байна. Тэгэхээр одоо вирус төрөлхөд асуулах шүү дээ компьютертэй. Тийм. Компьютертэй вирус төрүүлж өргө болчих шүү дээ. Би тийм одоо сайн хакер хэрэгтэй. За ингээд ийм учраас эндээс нөгөө баларх, алдах, хожуулах, заллиулах чинь гарч ирж байгаа юм. Нөгөө үр зээл өмнөний ийм харьцаа үр зээлийн харьцаанд орчих чинь энд чинь ийм өгнүүд хэрэгжилж байгаа байхгүй. Тэс ажил хөдөлмөртэй бие даасан амьдралтай хүмүүс тийм үү баларн, алтан, хожуулан, заллиулан бас ойлгох байхгүй шүү дээ. Нөгөө та тождог, хожигчд. Капитализмын хүн бол ийм том асуудалд орчихсон. Тэгэхээр үнэхээр ч одоо ашиглаад хойд бид явах шүү дээ. Зээл баларч байгаа юм чинь. Өөр тавиад баларч байгаа юм чинь. Азгүйч байгаа юм чинь ажилгүй. Ажлаасаа гарч байгаа юм чинь. Хоорондоо зөрчилтэй болж байна. Нөгөө азгүйдсэн, баларсан, дүүрсэн, заллиулсан, хэцүүлсэн хүмүүс яг хоорондоо нөгөө ярьдаг сэдвэн тийм сэдв. Чи тэгээ заллиулсан, би заллиулсан шүү дээ. Чи тэгээ өрөөнд орсон, би бас тэгээ өрөөнд орсон шүү дээ. Тийм. Яг адилхан. Тийм. За, делибераци руу оръё. Юунасаа. Дараагийн сэдв. За. Делиберац уул гоё. За, англиар би бас тавьсан яг таамаг жоо ойлгож болоод ордоорой. Ерөнхийдөө гол нь юу гэвэл нөгөө одоо яг л бидний тодорхой нэг decision making шийдэл гаргахад deliberation-тэй баяр гэж юм байна лээ. Deliberation гэдэг нь ерөнхийдөө монголоор орчуулахад үйл юм билээ л гэсэн. Ярилцж байгаа юм билээ л. Зөвлөж байгаа ярилцж байгаа. Энэ шийдлүүдээр гаацах. Тэгэхүү заа тэгээд бүгдээр амрах юм билээ. Стам. Бараг монголчууд бараг ерөөсөө бараг deliberation-тэй байсан ч юм. Одоо нөгөө оог тий бүтгэн зөвлөм юм чинь өдөр тэгээ гаргаж байгаа шүү дээ. Өөрөө deliberation. Тийм. Тэгээ. Энийг яа сонгоч юм юм. Тийм. Тэгээ шийдэл гаргах чинь монголчууд бол маш их deliberation-тэй юм байлээ нэг нь уншижсэн чинь. Тийм. За, deliberation гэдэг үг маань бол ерөнхийдөө Ромын хуулиас гаралтай байна. Ром анх удаа deliberation гэж хэлсэн юм. Үгийн гар бүсгүй үснэ болохоор deliberatio гэсэн юм Итали. За, зөвлөлдөх, бодолцох гэсэн утгатай юм. Ижиж шийдэл гаргах. Тэгэл болов. Ихтэй хүн байх. За, Италиараа бол deliberandum ямар код stadum ensemble гэсэн үг байдаг. Яманаар болохоор es ist längere Zeit zu gedenken, was ein für alle Mal festzusetzen ist. Юу гэсэн үг вэ? Үргэлжийн хүчинтэй байх гэвэл удаан бодолцох хэрэгтэй гэсэн үг. Удаан бодолцож шийдэл гаргавал тэр гаргасан шийдлийн тэр үйл явц чинь
удаан хүчинтэй үргэлжид хүчинтэй байна гэсэн. Үндсэн хуулийг маш удаан бодолцож үндсэн хуулийг хийвэл үндсэн хууль маш их удаан үдийн зөвшөөрлөгдөж шүүмжлэгдэхгүй явна гэсэн үг. Өдөр шинэ арчлыг яарад үндсэн хуулийг гаргацсан учраас бодолцоогоо гаргацсан учраас өнөөдөр үндсэн хууль маань бидний батлаад байна шүү дээ. Хөгжүүлэхгүй бүр хоош нь татаад байна шүү дээ. Үндсэн хуулийн хямралд орцсон байна. За энийг цаашгаа шүүхийн дэвтэр гаргахын өмнө бодох хугацаа гэж бас өгдөг юм. Тэр үед ерөөдөө делиберацаа бол ерөөдөө шүүхийн шийдвэр гаргахын өмнө делиберацаа өгдөг юм байна. Бодох хугацаа. Тэгээд нөгөө хүн бодож байгаа нэг хэлдэг. За одоо тгий ингэж хэлдэг юу гэдэг юм. Ромын хуулиудаас гарсан шүүхийн өмнө өөрийгөө өнгөөж ихтгэл тавихыг бас хэлдэг юм. И ихтгэл тавих хөө 50 сонсоо. Чи бас нэг делиберацаа. Буруу хэрэгээр үтгэлгээр хүмүүс нийлж яагаад тэр хүний ингээд шүүх тавьж өгч байгаа шүү дээ. Ихтэй тэгж байгаа шүү дээ. Энэ бол тэр хүн яах вэ? Италийн тэр үед яаж би өөрийгөө өнгөөж ихтгэл тавих болох уу? Тэгээд ихтгэл дээр бүх юм тэр хэлдэг. За тэгээд яах вэ? За ихтгэлийн чинь сонсчлоо. Маргааш уулзсан 2-3 өдрийн дараа уулзъя гэдэг чинь бодох хугацаа байгаа. Дахиж хурал хийнэ гэдээ хойшлуулдаг шүү дээ. Тэр чинь бодох хугацаа байна. Делиберацаа байна. Ийм сайхан ойлголтыг нодлон сум Америкийн тэр фишкэн гэж хүн ирээд манай нөхдүүдэд делиберацаа гэдэг делиберашны тухай одоо хэдэн хоног энэ нөхдүүдтэй хурал хийсэн байлээ шүү дээ. Тэгээд тэр дотор үгүй манай нөхдүүд юу гэж ойлгохгүй. Зөвшөлдсөн тэр юу очсон бэ гэдэг сони юм. Фишкэн ойлгохгүй явуулсан. Өдөрт 7-оос 10,000 долларын цалин өгөөд авчиж байгаа шүү дээ. Тэгээд эндээс 7 хоноод явахдаа 100,000 доллартай хугацаа авчих. Яа намайг дуудаад итгэл өгч болдгоо. Манай хүн дээр. Яг зөвхөн Америкийн тэр далайн чандах бидний тухай ямар ч ойлголтгүй бидний хизээч танихгүй одоо марцчихсан явж байгаа шүү дээ. Бидний одоо тэгэхээр бид нар бол ийм л одоо сонин ийм тийм сонин арт. За делиберацаа монголчуудын одоо бодолцож хийх гэдэг нь би оръё. За социализмын үед бол нэг ардыг их хурлууд делиберашн байсан. Ярилцаж бодолцож. Хэдэн хоногор хичээж улс орны төлөвлөгөө эдийн засаг хаана юу барих сургууль соёл эмнэлэг одоо юу вэ гэх юм. Тэр бүх юм бид яасан ярилцаж бодолцож жоод шийддэг гэсэн. Гүүр барих одоо юу вэ гэх юм. Тэрээс одоо гүүр барих ч юм уу зүгээр нэг тийм үү. Нэг нөхөр өрчөө танаа аймаг навар сонгоч юм уу тэр гүүр чинь бариад очих шиг гэдэг биш. За хороод өргөдийн санал авах. Юм делиберашн. Шийдэлтэй төр ямар нэг шийдэл гаргахын өмнө хороод өргөдөөс санал авах. Делиберашн. Иргэдийн санал авах. Делиберашн. За өнөөдөр капитализм гэх юм да бид ч одоо юу юм бэ капитализм ч капитализм ч юм. Ямар ч байсан манай намууд бол иргэдгүй намууд. Тэгэхээр делиберашн ярих ямар ч боломжгүй. Намч тэр ардын намч тэр тийм делиберашн ярих ямар ч боломжгүй. Яг л иргэдгүй намууд учраас. Зөвхөн намын гишүүдтэй үйлчилдэг. Тэдний хоолунд албан тушаал гэр орны амьдралыг яадаг. Баталгаажуулж хангаж өгдөг. Тэгээд юунд нь намаа дагаад намдаа үнэж явж байхад Сингапурт ч юм уу, Англид ч юм уу хаан ч гэрүүлээрээ нэг жилээр ч юм уу, хоёр жилээр ч юм уу эчэнд нэг ажилладаг ч юм. Хүүхдийн сургуулийн мөнгө чинь намаас төлнө шүү. Тэрнээсөө тэнэг хитэг хүмүүс иргэдээсээ тасарцсан байгууллагууд байна. Тэгээ манай делиберашн ярих ямар ч боломжгүй. Фишкэн бол энийг хэлэх хэрэгтэй гэсэн. Гэтэ хэлэхгүй л дээ. Эцэг мөнгө авчдаг шүү. Юу юм доллар. За манайд бол ерөнхийдөө таамаг гэж байгаа. Юу иргэдийн санд ав, хороод өргөдийн сандаас гадна. Иргэд гараад уцаар мессеж явуулчих шүү дээ. Тийм. Тэгж байна, ингэж байна. За гэвэл нэг дээр дараараа, өгөр бол 0 дээр дараараа л гэсэн ирж байгаа гаргацсан тийм. Тэгээд одоо миний энэ чинь нөгөө хуруугаараа ингээд мөжиж даардаг юм чинь. Би ингэж яагаад бодлаад нэгэн дээр дарчихсан тэгээд яваад өгч байгаа байхгүй. Тэгээд болоо. Тэгээд миний саналыг авчиж байгаа гинэ.
гар утсаа. Инээдэг тоо байц. Зөвхөн заа үгүй гэсэн асуудал ирж байгаа шүү дээ. Бодох хугацаа биш би л дутуу нөгөө тэр байхгүй шүү. Одоо 800 замын хөдөлгөөний дөрөнд шинжилт оруулах та. Бодох хугацаа өгөхгүй байгаа шүү дээ. Шууд маргаашнаас дороод эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгэл түр өстө нэрээ хэдхэн хоногийн дотор шүү дээ байлцсан шүү дээ. Тийм. Өөрөөсөө жоох ингээд нойрмог замаар гарч чадах болчихсон шүү хүмүүс. Тийм. Чи зөв машин зорж явахдаа ингээд жоох цагтаад ингээд шалгуулж явахдаа нэг жоох өргөлчих бол тэгээд дуусаа. Тийм. Тэгэж бид нар шиг туушглаа шүү дээ. Ирхэн бол ерөнхийдөө эрсдэлтэй тэмцдэг. Байглаасаа зоригтой. Нэг юмд төвлөрч тэрийг хийж тэрнийхээ араас явдаг тийм тууштай. Тийм онцлогтой ирхэн бол тэрийг бид нэрээс орхиж болохгүй. Одоо чи би шууд одоо гендеризм дээр, феминизм дээр одоо эхэлж болохгүй байхгүй. Иргүнийг бас хүлээмжшүүлэх хэрэгтэй байхгүй. Эрсдэл рүү ордог, шулуун шударга, зоригтой, үзэлцдэг тийм үү? Тэгээ тэр сайхан чанарууд чинь улс орныг авч явахад мэрэгжилдээр, философид тийм үү? Бизнест тийм үү? Бүх салбарт ийм чанар, ийм эрхүүний чанар маш хэрэгтэй байдаг байхгүй. Ялангуяа улс төрд улс орныг авч явахад. Тэгээ энэ чанартай тийм эрчүүдэд бид нар устгаа ийдсэн юм чи. Өнөөдөр юм байх нь харахгүй. Эр хүнийг буцаагаад байранд нь аваачих хэрэгтэй Монгол оронд. Аав хүнийг буцаагаад байранд нь аваачих хэрэгтэй. Айл гэрээ чинь аав хүн эр хүн авч явах хэрэгтэй. Энд чи одоо гендертэй ямар ч хамаагүй. Эмэгтэй хүнийг доошоо хийж байгаа юм биш. Чи олон зуун жилийн хүн төрлөختний явж ирсэн уламжлалт ийм бүтэц байхгүй юу? Нийгмийн бүтэц, улс орны бүтэц байхгүй юу? Гэр бүлийн бүтэц байхгүй юу? Ам бүлийн бүтэц, хамаатан садангийн бүтэц. Энийг бид нар 90 онд эвдэж хайсан. Энэ бол асар том гэмт хэрэг. Эрэгтэй хүмүүсийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Тэгээд хулчгаар ажилгүй. Тэгэл Афган ажилдаа явдаг, Афган мөнгө олж ирдэг. Юу вэ? Намайг социализмын үед баг байхад чинь эрэгтэй хүмүүс чинь гэртээ цалин авч ирж ирдэг. Эрэгтэй хүн аав нь гэртээ нэр хүндтэй байлаа шүү дээ. Өнөөдөр хүүхдүүд өглөө хичээлдээ явдаг нь аав гэртээ одоо тэгэл хоцорч шүү дээ. Өдөр хичээлээс тарахт нь одоо очиж аавна гэж сууж шүү. Өөр ажил байхгүй. Сургууль нүргэн аавна. Тэгээ эр хүнийг ингэж болохгүй байхгүй. Ингэж доошоо хийж болохгүй. Монгол орн бол эр хүнийг бол өсө доромжсон орн. Ингэж болохгүй. Энийг өөрчлөх хэрэгтэй. За ийм одоо юу учраас бид нар бол энэ бодолцож хийх процедур байх. За communicative онд гэдэг энэ миний Хабермасын одоо ном бол Theory of Communicative Action гэж байгаа. Ерөнхийдөө нэлээд тийм айхтар ном. Яг бол хандаа боломж аваад унших хэрэгтэй. Мянгат. Тэрүүс энэ ном чинь гэдэг чинь биднээс хол бичиг бүсгүй цагаан толгоноос цаашгүй. Нэг уцтай ном унших гэдэг чинь маш хатууж дэжээр хэрэгтэй. Ээж аваасаа хол байх хэрэгтэй. Гаваа хөлтөөсөө хол байх хэрэгтэй. Тэгжээж үүш. 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу байшин өсөлт. Зөвхөн бодлын өрөө өсөлт. Тэгээд тийм 10 хоног. Тэгвэл энэ ном уншиж байгаа. За би нэг бодлын өрөө өсөлт 10 хоног ном уншиад одоо гэрээдээ хэлээд үстэй. Гэмаач тэгдэг байхгүй. Ном бичих болохоор хүмүүс үүнтэй ихэнхдээ зочдод өрөө өсөж авчихдаг. Тэгээд тэд дотор ороо ном бичдэг. Том одоо романууд бичсэн хүмүүс ч гэсэн дандаа энэ тийм зочдод бичдэг шүү дээ. Бүгдээс хол. Бүх юм амтраа. Тэгээд гэр хантаа мэдээ хэлээд үз. Я одоо моторын гадны 4-5 номыг уншмаар байна. Тэгээд буудалд 7 хоноог заа яа гэж хэлдэг. Юу гэх юм юу зэрэг. За коммуникатив буюу ухаантай үр дүнтэй бүтээж харилцаа гэсэн юм байна. Тэгээд теори Хабермасын коммуникатив теори онол бол ухаантай үр дүнтэй бүтээлжээр харьцаа. Бидний харьцаанаас тийм үү? Харьцааны зорилго харьцаж байгаагийн зорилго ухаантай үр дүнтэй бүтээж байя. Төр ба иргэн хоёрын хоорондын харьцаа үр дүнтэй бүтээж байя. Иргэд хоорондоо бас бүтээлж ухаантай үр дүнтэй харьцаа. Бидний харьцаа бас үүдүүдтэй бүтээлч биш хүмүүс болж байгаа ярилцж тийм үү бодлоцж ухаанаа ажиллуулж огт танихгүй ялгаатай хүмүүсийн хооронд бас харьцаа үүсэ. Танд доктор заавал намайг таньдаг хүн байна. Танихгүй хүмүүс юу ч болно. Таньдгууд нь одоо арай жоох өөр харьцаатай
Тэгээд би нэг жоох ингээд инээчтэй. Тэгэхгүй хүмүүс ингээд жоох гачаа харчтай. Тийм. Одоо юу ирсэн бол гэдэг. Гахаа шинэ хүн бай тээ. Бол ирж байгаа үү тээ гэх юм. За тэгвэл одоо нөгөө ухаантай бүтээч хайцаач юмсахгүй шүү дээ. Тийм. Ялгуулаад хэлж шүү дээ. Тийм. Би нөгөө түрүү жил явж байсан. Энэ жил явж байгаа ч. За ээж аавуудын хооронд ямар харьцаа? Бүтээлч ухаантай харьцаа үүсгэх. Ээж аав хоёрын хоорондоо. Тэс одоо хоёулаа уурлаа суучихсан. Гэжиртэй суучих зургтай суучих. Харьцаа үүсгэж зургатаа унтраагаад өөрийн жоо юм яриад хоёулаа. Жишээ нь өнөөдөр юу болчих вэ? Би нэг оройн жоо зургат үзэлтэй. Тэгээд хэлчихсэн. Тэгээд ярилцсан. За ээж аав өөр хүүхдийн хооронд бас ухаантай үрдөнтэй бүтээж харьцаа үүсгэх. Тэгээд ээж аав нэг их мундаг бүх юм мэддэг шийддэг хүмүүс ш. Хүүхдүүдээс ямар ч толгой тархин ажилтгүй. Тэгээд одоо юу юм нэгээрээ дандаа урдч идэг алдж идэг ч юм. Маш их алдах хэрэгтэй бодох хэрэгтэй байхгүй. Чи туршсан шүү дээ. Тэгээд хөрхи чи одоо үгэнд орхоо болж яаш гэдэг юм уу юу гэдгийг аргагүй чи одоо ингэ том болсон. Тийм аргагүй л дээ. Миний хэрэг байхгүй болсон л доо ч гэдэг юм. Тийм. Эсвэл нөгөө ээж нар нэг сайхан хөл хөчүүлэх охинтой боллоо ч гэдэг. Тийм ээ. Эхтэй хүмүүс болохоор цаана тогооны үнэтэй болсон ч гэдэг. Тийм. Цай чанаад өгчих цай хуваагаад уужих үнэтэй боллоо ч гэдэг. Ганцаараа цай хувааж чадахгүй шүү дээ. За найзуудын хооронд бас үр үдээж үр дагавартай харьцаа үүсгэх. Нөгөө нэг хэлээд байгаа тийм оюутнууд би дандаа хэлж байгаа шүү дээ. Найз нар чинь цуглараад уулзсан гэвэл заавал очиж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхгүй чиний тухайд хадгалж яриад шүү. Чамааг л муулж шүү дээ. Тэгмээс чи тэгэл зүгээр болсон болог очоод хажууд нэгээс уучих. За яг амар чиний тухай ярихгүй. Тэгээ найзуудын хооронд бас бүтээлч тийм одоо харьцаа үүсгэх. Байхавгаа муулаад нөгөөдөө гацаатаар авчирвал эрэг үнэтэй гэж байгаа. Яг л боо. Гэсэн гэлээч гэдэг. Тийм үү. Яриач гэдэг. За ам хамцж идэг хүмүүсийн хооронд бас коммуникатив харьцаа үүсгэх. Бүгдэлтэй, бүгдэлтэй. За найз нараас гадна хамт ажилладаг хүмүүс бас ажлын газрын ч төрсөн үеүүд гэх юм уу янз бүрийн зугаал муугаалгаар бас явахгүй ч гэдэггүй шүү. Заавал явах хэрэгтэй шүү. Автобусын дотор хаан чамаг сууж л авах хэрэгтэй. За явахгүй гэдэг тэр автобусын дотор ерөөсөө тэр эрэг хүмүүсийн тухай яриа өрнө. Өөр юм ярих юм. Тийм. Хоош манай нөгөө хэн байхгүй байдаг гэж байгаа. Байхгүйгээ сайн мэдж авч байгаа. Бүр баталж авч байгаа. За тэгэл тэрний тухай ярьж эхэллээ. Тийм. Хамт ажилладаг хүмүүсийн хоорондын за албан тушаалтны ялгаатнуудын хооронд яаж харьцаа үүсвэ? Би босс чи босс биш. Тийм. Би муу ч гэсэн одоо юу гэдгийг vice president гэдэг юм. Тийм компани vice president. Тийм. Нэр ууц хүмүүс над ингээд аяг хөвдөн шүү дээ. Дандаа дээр нь президент гэж байдаг шүү дээ. Тийм. Тийм холбооны президент. Тийм урлагийн зөвлөлийн президент. Тийм юуны эмэгтэйчүүдийн холбооны президент, эмэгтэйчүүдийн холбооны президент, дандаа президентүүд. Тэгэхээр президенттэй президент биш хүн яаж харьцах? Тэр хайцаа зөв үүдтэй бүтээж байх бол би президент чамаар сонсохгүй. Чи президент биш учраас үг хэлэх хэрэггүй. Тийм. Одоо хин гэлээ дараа тантай уулзъя гэдэг нэг компанийн нэг хүн ирсэн байл та. Чи яхаар надтай уулздаг гэсэн ч шүү дээ. Босс нь президент нь тийм. Би ч ингэ чамтай уулзах юм ч гэж яах шиг тийм. Тэр чих хостой байхгүй. Тэр компани босс мосууд чинь бүр том боссод бол бүр их хостой гэж байгаа шүү дээ. Энд хардагч болж байгаа шүү. Чи тийм байгаа. Тийм юу гэдэг шүү тийм. Том босс уралдаанд орж ирэхтэй. Тийм ажилтнын дурдуур ингээд орж ирсэн гэж байгаа. Чи харваа насны альчуур ч юм уу цаас ч юм уу утсан гэж байгаа. Өнөө чигээ цаашаа алах юм. Сууж ясан нэг ажилтнаас бөөн баяр. Өөртгийг аваад тархатай нэг унагчлаа гэж өгөөд очсон чи. Гаргачгүй. Өөрөө мань тэр юм бол өөрийгөө царайг харуулчихсан надад. Тийм үү? Дараагаа яг өгөөд очсон.
авахгүй цааш яваад байсан. Тэгээд авч өгснөө ямар ч ашиг баг. Хараагүй юм чи. Тийм. Тэгээс чи энэ одоо харьцаар яаж үр хөдөлж үр дүнтэй байх вэ? Тийм харьцаар. Одоо тэгээд тэр дарагдвал нэг үнж ажиллаад байхгүй шүү дээ. Тийм. Цаа чи тэгж яана те. За яах вэ? Юу даа. Тэгээд одоо лиха ламбгоо орхоо идэг шүтэндээ 100 гал үлдэн шүү дээ. За коммуникатив чадвар. За энэ болохоор хүмүүс коммуникатив байхын тулд хамгийн нэгдүгээр үг олонтой байх хэрэгтэй. Үгийн баялаг сайн байх. Зөв үг явдаг, зөв үг хэрэгтэй. Тэр биш. Үгийн сонголт биш. Бурууг сонголоо тэгэл дуусаа. Буцааж авах боломжгүй шүү. Өө би үгээ буцааж авах ямар ч хэрэг боломж байхгүй. Тийм. Миний одоо хэл халтарчлаа гэдэг хүмүүс хэлдэг шүү дээ. Тийм. Ясан туурай битээ хэл махан хэл халтардаг гэдэг шүү дээ. Тийм. Ямар ч нэмэргүй нэг халтараад хэлээ дуусаа. Тэгээд нөгөө коммуникашн үүсэхгүй шүү дээ. Тэр хэлж байна. За өгүүлбэрийн утга бас их чухал байх хэрэгтэй. Утгатай өгүүлбэр хэлэхгүй бол тэр өгүүлбэр хэлээд. Энэ доо коммуникатив үүсэхгүй. Ямар ч утгагүй өгүүлбэр гэдэг хүмүүс маш их хэлж шээ. Тийм байхгүй юу, тэгсэн байхгүй юу гэдэг. Чи ямар ч бүтээлч харьцаар нэмэр болохгүй. Тийм жоохон өөлгөнсөн, гомдолсон яринууд бол ерөөс үү. Шинэ сэтгэлийн хөдөлгөөн орчихсон. Үгийн сонголт нь надад сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан үгнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ярилцсан гэсэн үг байна. Тэр бас мартаж болохгүй. За тэр үгээ хэлэх чадвар босч байна. Хүмүүс үг хэлдэг үү? Дугаас уу. Бүүс үү юу н тэр үед тэгж хэлмээр л байсан гэдэг баг. Хэлэхгүй ясаад өнгөцсөн ч би яах гэдэг баг. Харин тийм байна. Хэлэх чадвар босч байна. Яг тэр тухайн цаг үед тухайн нөхцөл байдал үгээр хэлж чадах чадвар. Хүмүүс тэгж чаддаг. Өнгөсөн аа. Агаас нь ч юм. Бод хэлчихсэн байхгүй. За тухайн нөхцөл сэдвээс шалтгаалan ярих чадвартай байх. Тэр нөхцөл байдал харуулаад ярих чадвартай. Шаал нөхцөл байдлаас хол сэдвээс холом зарим хүмүүс яриад талдаг шүү дээ. Гэхдээ чи наатайгаа болоо энэ сэдв рүүгээ ч ор. Гэхдээ тийм л дээ. Тэгтээ би хэлчихлээ. Тийм биш чи энэ сэдв рүүгээ болоо. Цаар намайг одоо яах гэдэг хайцлах гэдэг ч гэдэг. Ингэж хэлдэг шүү дээ. За мэдээж коммуникатив байхын тулд хүн ойлгохыг өөрөө хуваасаа хичээх хэрэгтэй. Өөрөө хуваасаа хичээхгүй ойлгож байна. За яриад тэгш хэрэгтэй болцсон. Энэ маш чухал. Нөгөө би босс, би энэ дудаан байсан, би чамаас төрүүлж ирсэн юу гэдэг юм. Тийм болоод ерөөс хийж үзсэн. За одоо яг нутгийн мис гэдэг юм уу, манай нутгийн мис гэдэг юм уу. Тэгээд тэр бүр хэцүү. Маш хэцүү. За ярилцах болон ойлголцох ижил хэмжээнд л явагдах хэрэгтэй. Энэ нөгөө хэлээд байгаа тийм шүү. Ярилцлага багаас бид юунд хүрэх ёстой вэ? Нэгэн үнэнд хүрэх ёстой. Бид нар ярилцсаар байгаа нэг л үнэнд хүрэх ёстой. За нэг л үнэнд хүрсэн бол одоо бид нар яасан? Ойлголцсон. Нэг үнэнд хүрч чадахгүй ойлголцсон. Бүх асуулт хариулт ярилцлагын зорилго бол нэгэн үнэнд бүгдээрээ хүрэх. Тэгэл болоо. Бүгдээр адилхан нэг үнэтэй болж болно шүү. Тэр тийм амар биш. Тэрийг бас бодох хэрэгтэй. За мэргэжлийн биш. Бүрэн мэдэхгүй сэдвээр ярихаас ерөнхийдөө татгалцах хэрэгтэй. Тиймээс яриаг зогсоох чадвартай байх хэрэгтэй. Өөрөө зогсоодог байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө зогсоохоос та нар мэдж байгаа өнгөрсөн оны 5 сард бид философийн хурал хийсэн шүү дээ. Германы профессор тэр ирээд тэгээд та нарт зарим тэр хурал дээр байж байсан. Тэгтэл одоо философийн мэргэжлийн хүн тийм ярьцлаганд ороод асуулт тавиад байгаа. Үгүй чи хэрэггүй гэж чинь асуугаад. Чи энэ нэг ямаад байдаг нэг мэгтэй байсан. Юм билээ. Тэр тэгж байгаа. Ярилцлагаа наадах нэ гэдэг. Ярилж ачтай гэдэг. Мэргэжлийн биш хүн хачин ярьдаг шүү дээ. Бүх тэр мэргэжлийн биш хүн ярианд орцох ямар хэрэгтэй дугаал зан сосоо сууж байгаа гэдэг шүү дээ. Сан кайф аваад чи ямар гоё юм ярьж байна гэл. Яхуу сонь сэдвүүд рүү орж ирээ. Философийн сэдвүүд рүү орж ирээ.
ярилцгаад энэ талаас нь болохоор чи одоо болигээ би хэлсэн байхгүй юу? Тэгсэн чи хэлээс яриулч та гэдэг байна. Би яах гэж яриулаад одоо тийм яах шиг хэрүүл үсэх юм. Тийм. Тэгээ сүүлдээ аяга тэр хурал шатах юм биш. Тэгэхээр дор нь сэдвээ хязгаарлаж, хайрцагж хүмүүсийг мэрэгжлийн төвшин бичээр ингэж явж явах бол замраагүй юм болох. Хон маш их юм бол бүгдээ майлж шин. Тэг. За иймэрхүү одоо нэг татгалзах хэрэгтэй шүү. Бүрэн мэдэхгүй бол сэдвээсээ ярихасаа татгалзах. За коммуникативын зорилго бол өөрийгөө ойлгуулах гэж хэлж буй тул дуртай ярилцах, нөгөө хүн ойлгох ёстой тул ойлгохоор хэлэх ярилцах маш чухал. Ярин зөв дуртай оролцох хэрэгтэй. Яг тухайн сэдвийг ярьж хахад коммуникатив байхын тулд за ярилцлага хийснээр шинэ мэдлэг, шинэ төвшөнд очих хэрэгтэй шүү. Яах гэж бид нар ярилцаад байгаа. Одоогийнхоо төвшнөөс дараагийн дээд төвшөнд л очих гэж бид нар ярилцаж байгаа шүү. Тэгээ эндээс бүгдээ гараа явлаа. Яасан? Өөр төвшөнд очихсон. Хуучнараа биш. Бид нар цаг 30 минут 2 цаг энд лекц уншлаа, ярилцлаа, асуултууд тавилаа. Энийний дараа ийшээгээ гараа явлаа. Яах вэ бид нар? Өөрсдөө очихсон. Өөр төвшөнд очихсон. Тэгэлж. Ихгүй бол яах юм гэж. Өөр төвшөнд л очих хэрэгтэй шүү. Төвчийнхаа төвшөөс ахих хэрэгтэй шүү. Хүний амьдрал яах вэ? Дандаа ахиж хөгжил явуулж явах хэрэгтэй. Тэгвэл бид нар намтартай болно. Тухайн хүний ажил амьдралд нь өөрчлөлт, шинжилэлт, хөгжил явагдаагүй тэр хүн ямар ч намтар байхгүй. Тэд он төрсөн, тэнд ажилласан, тэгээ одоо яадаг, тэтгэвтэй гарсан ч гэдэг юм. Тэгээ болоо. Улс орн бас хөгжлийн амжилтуудтай байж тэрийг дистраал болон бичиж тэр арт түмэн тэр улс ороо яах вэ? Түүхтэй бол. Тэр онд хөгжил явагдаагүй, дэвшил явагдаагүй бол ямар түүх ярих юм? Тийм. Алсан, байлдсан, довтлсон, дайрсан, уцаа цухтаасан. Тийм яриа шүү. Тэр чинь түүх шүү. Үйл явдлуудын одоо юу юм? Тэмдэглэгээ гэх юм уу? Хүмүүсээс коммуникативын бид шинэ төвшөнд очно гэдэг чи юу? Амжилт. Аливаа ажил үйл амжилттай л баг. Амжилтанд хүрэхгүй бол яах вэ? Амжилтыг хүсэхгүй бол яах вэ? Амжилтанд зорихгүй бол яах вэ? Тэгвэл коммуникатив явуулдаг. За энийг одоо хавар маш их одоо өндөр хэлсэн байна. За би яг лекц ингээд явж байгаа нэг жоохон монгол сэдв рүүгээ одорч байгаа. Одоо бидний өөрснөө одоо ямар. За дэлхийн тим байдаг юм тийм пост модерн тим байдаг юм байна. Тэгээд энэ форм одоо байж шүү дээ. Ярилцлага, ойлголцох, тэгээд хамтрах энэ л яваад байгаа шүү дээ. Ойлгоцчихж бид нар хамтрах шүү дээ. Бид ойлгоцох бол хамтрахч гоо. Тал шиг дураад бичих. Тэгээд нутгийн зөвлөлөө байгуулад явчих. Тэгээд овг болоод явчих. Тийм нэг онтой овг, нэг онтой овг. Тийм овг моо энэ нутгийн зөвлөлийн чинь дандаа ойлголцохгүй, ярилцахгүй баяртай. Танаа над хамаагүй. Танаа юу юм гэсэн үг шүү. Нутгийн зөвлөлт шүү. Манай нутгийн л гэж байгаа шүү. Тэгээд энэ бүхэн өргөө зөвхөн манай нутгийн хурдаа юм шүү. Тэгээд өсөд нутгийн бид хамаагүй. За оо гэдэг чи юу? Манай оо. Манайхан. Нөгөө тал нь хэм бахав? Танайхан. Танайхан юу яадаг юм? Танайхан юу нэг ийм л байсан шүү дээ. Танайхан. Юу танайхан угаасаа өөдөг ч гэдэг юм. Юу танайх их мос натал да. За эндээс бид яг би өөрийнхөө эзэн мөн үү гэдэг нь Монгол хүнээс асуулт гаргаж ирж байгаа. Өнөөдөр Монгол хүнийг би их эрхчлөөгүй хүн гэж хэлээд байгаа шүү дээ. Яг уурлаад морьтой тавих ч юм уу машинтай тавихыг бид эрхчлөө гэж хэлж байгаа шүү дээ. Улаанбаатараас цогтойгоол гарч байгаа шүү дээ. Тэрийг одоо эрхчлөө гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр бол хөдөлгөөний эрхчлөө. Би чинь гоо оюуны эрхчлөө гэдэг байгаа шүү. Тэр маш. Яг ч бид нар яг би өөрийнхөө эзэн мөн үү гэдгийг л их сайн ярих. Яаж өөрийнхөө эзэн бэ? Яаж ээжтэй загнуулаад тийм үү андаа орох. Тэг аавда загнуулаад цагаан сараар очмооргүй айлдаа очих. Нүсүүд мөрөг үнтэй өмсөх. Толгомоор хөдөө залгах. Тэрнээс татгалзах хэрэгчлээ.
Тийм өөр баймаар байна ч гэдэг юм. Идэл үсэхгүй ч гэдэг юм. Тэр хэрэгчлээ. Яс одоо бид нар нөгөө миний хэлээд байгаа шүү дээ. Уламжлал зан шилж өгөхдөө биднийг л хорж барих гэсэн хэрэгчлөөг л барьсан л аргууд юм байлээ шүү дээ. Бид нар хэрэгчлөөтэй байхаар дургуцаар зан шил яриад хэлэх юм байлээ шүү дээ. Тэгээд бид нар ч ингэ хомигдох хэрэгтэй байлээ шүү дээ. Зан шил уламжлалтай байна даа хэрэгчлөө бол. За хэн надад хамгийн их нөлөөлдгийг монголчууд асуух хэрэгтэй. Би эрхчлөөтэй байх гэх хэн надад хамгийн их нөлөөлөд миний эрхчлөө байх болгочдөг лээ. Ээж үү аав уу найз уу матангийн их ч юу гэдэг. Тэр нөгөө хин ах уу энэ хүмүүс. Эсвэл манай одоо юу гэдэг. Тэрийг маш их сайн асуух. Эсвэл одоо интернет үү, фейсбુક үү, твиттер үү энэ одоо улс төрчгээд байгаа юунууд уу амжуулсан байгаанууд уу. За тэрийг дандаа асууж байгаа шүү дээ. Монголчууд энэ надад юу хэн нөлөөлдөг вэ? За би хэнд их нөлөөлүүлдэг билээ. Өөрөө бас нөлөөлөх дуртай байна шүү дээ. Өөрөө шийдчихээрээ алдчих юм бол хайртай шүү дээ. Бусад түлээ шийдвэрээ нөлөөлөлөд хийчих юм бол батсныхаа дараа тэр хүн боолтой юм чинь юу болов. За би өөртөө нэг болж чадсан уу гэдэг чинь маш их чухал юм байна. Би өөртөө нэг болох. За энэ үеч нь өөрөөхөө олон асуудал олон зөрчлүүдээс татгалзаж байгаа шүү дээ. Нэг талын би чинь хийх гээд байдаг. Нөгөө талын би чинь болио гээд байдаг. Тэгээд энэ хоёр яаж нэг болох вэ? Тэр их одоо томсоо энийг бас тэгээ манад нэг их ярьдаг зүйл болохгүй шүү дээ л гэж. Нэг юм хийлээ нэг юм ярьлаа болохгүй шүү дээ. Хэн болохгүй гэсэн мэдгүй. Тэгж болохгүй шүү дээ. Ээж аав одоо юу гэдэг зөрчилт нь би одоо юу зан зашил боломжтой бас тэрийг одоо дагахгүй болохгүй шүү дээ. Яагаад мэдгүй хизээ болохгүй ч гэсэн хаан болохгүй ч гэсэн хэн болохгүй ч гэсэн бүх хаан болохгүй шүү дээ. За энэ бидний эрхчлөө гэх юм байна. За коммуникатив биш болоод за маш олон хүн хүний үгээр гэдэг. Юу Монгол айгүй хүний үгээр. Тэр чинь нөгөө нэг бичгийн хэл рүүгээ орж чадаагүй би яриа хэл дээр яваад байгаа. Хүний хэлсэн үг айгүй их нөлөөтэй байна. Уул уншсан үг нөлөөлөх хэрэгтэй байна. Уншвал тийм чинь маш их суралцах зүйл байдаг. Зөвхөн яриад юу ч суралцахгүй. Яриа айгүй утгагүй шүү дээ. Тэд одоо уншсан дээр. Уншвал үуч боддог баг. Ярихад нэг бодоод авах шүү. Бага цээжилсэн. Амны уншдаг болсон хэдэн өгнүүдэл яаж байгаа. Амнаасаа гаргаад агаарт цацж байгаа шүү дээ. Тэр нь тэнд агаараад явж байгаа жих рүү орж ирнэ. Тэгэл болоо. Тэгвэл ярьцлагууд их тийм чалчаа явуулчих гээд байдаг. Унших бол нэг хэцүү. Тэг хүний өгөр хүмүүс ерөөдөө хэн болгомоор байна тэр чинь би болох гэдэг байгаа шүү дээ. Чи намайг хэн болгомоор тэр чинь би болчих. Чи миний амнаас юу сонсомоор байна тэр чинь би хэлчих гэдэг шүү. Тэрс маш их нөгөө болохгүй шүү гэдэг чи юу? Нөгөө таалагдах үгийг хэлэх гээд шүү дээ. Одоо зургтай тэр ярьцлагад орж явахад нөгөө сонсдог хүмүүдэл надад сонсох гээд байгаа байхгүй. Гэсэн чи шал үг гэж байгаа юм чи. Нөгөө чи мингээл те тэгэл нэг чихэн дүгнэл явчих юм чи те. Чихэн дэг зүгээр очсон юм шиг болж байгаа юм чи те. Тэсгэл. Шал үг гэж байгаа юм чи. Хүмүүс гайхаад цочоо. Сүүлдэргүй бүгд чи яасан? Надад юм асууж чадах болж байгаа. Асуу би ч хариулж чадах юм чи. Тэгээ хизээч хүлээгээгүй хариулт нь хийж байгаа юм чи. Тэрхүүс бүр ингэсээр л харж байгаа юм чи. Тэр бидний энэ хүний үгээр тэр сонсгосон юмас сонсдог. Өөр юмыг сонсдог. Сонсгохоор чихэд арчдаг. Тэр чинь босолтой. Юу гэж хэлэх юм бол хэлүүлмээр байна. Тэр хэлүүлэх гэсэн тэр юм чи бидний эрхчлөө одоо коммуникатив биш болгочтой. Ямар ч коммуникатив биш. Нэгэнд өөрийнхөө би яг бодож байгаагаа толгойдоо эргэлдэж байгаагаа хэлж чадахгүй юм чинь ямар коммуникашн үүсгэх юм. За хэн намайг завдаг билээ гэдэгдээ хүмүүс одоо сайн бодох хэрэгтэй. Тэнд би залуулдаг билээ. Тийм ээ. Олон хүмүүс дандаа хүнээр залуулдаг. Өөрөөрөө байж чаддаг. Илчилтэй л гэдэг.
Би одоо яах вэ гэж хэлчихлээ. Оюутнууд бас маш их мэрэгчлээ сонгох асуудал. Би ямар мэрэгчл сурах вэ? Эсвэл маш асуудал шүү дээ. Тэгээд би одоо нөгөө тийм хэр мэрэгчл сонгох юм яах юм. Мянган мэрэгчл биш. Маш хэцүү. За тэгээд энэ залах гэдэг чинь их сонио үг юм билээ. Хаалт хэлэх юм биш. Энэ их залдаг нөхөр байгаа гэвэл энэ залах гэдэг хэлбэр шүү дээ. Лам залах уу гэдэг чинь залуулах гэсэн үг юм биш үү? Аа? Тийм намайг зөвхөн залаадаг гэж байгаа юм шүү дээ. Аа? Тийм. Сайн залах гэж байгаа юм биш үү? Тэгээд залдаг нөхдөд чинь өстой залдаг юм биш үү? Тийм. За миний эндээс хэлэх гээд байгаа гол нь сүүлрүүгээ нэрс нэг жоохон юу чанартай болж ирэх хэвээр. Ер нь ураа та нар тусах хэвээр, амжилттай байх хэвээр, дараагийн төвшөнд аваачих хэвээр та нар. Гол нь knowledge is power гэдэг байна. Эндээс occupy your mind гэдэг байна. Энэ майндаар та нар тэрнийхээ л эзэн байна. Энийг л эзэн байна. Майндаар. Хүн юу гэж хамаагүй. Итгэл баг. Заавал тэр юмд оролцох хэрэггүй. Энд жаа. Сүнс байхгүй гэдэг нь жаа. Гэтэ яг сүнсэд хоёр яг сонирхолтой ярьчлаа. Тэр өөрийнхөө майндыг бариад очиход аймаг хэрэгтэй. Гэтэ knowledge л байж байгаа. Knowledge-тэй мэдлэгтэй бол ихэ ном уншихаас өөр арга. Тэр майндаа барьж чадахгүй байна гэдэг чинь ерөөдөө ойлгомжтой. Хүний үгээр яваад лам залаад байдаг чинь ойлгомжтой. За тэгээд майндаа барьснараа яг өөрийнхөө амьдралыг барьж авч байгаа. Occupy your mind, occupy your life гэж байна. Өөрийнхөө амьдралыг. Заавал үнтэй амьдрах амьдрал биш шүү. Өөрийнхөө амьдрал. Би миний амьдрал. Яг үнтэй суулгын амьдралаа хуваалцаж байгаа шүү дээ. Хоёр дахин их амьдралтай болно шүү дээ. Ганцаараа бол нэг хүний л амьдралаар амьдарч байгаа. Хүүхдтэй болно 3 амьдрал гэх юм. Тэгээд 4 амьдрал гэх шүү. Бүгдээ холбогдож байгаа юм. Occupy your life гэдэг нь гоё юм. За тэгээд бол to be free is to have achieved your life гэдэг. Ямар хүн хэрэгчлөөтэй өөрийнхөө амьдралыг авч явж байгаа, өөрийнхөө амьдралын хэрэгчлөөтэй байж байгаа хүмүүс хэрэгчлээ үүсгэж байгаа. Би эндээ суух, яаж амьдрах, хоолтой байх, хоолгүй тийм үү? Өрөөгөө зассан байх, одоо яаж үнэтэй тавилга тавьсан байх, үнгүй тавилга тавьсан байх гэвэл өрөөнд амьдрал. Та нар мэдчихс заавал ингээд нэрж авах гэдэг гэдэг шүү дээ. Цаана ерс мэстэй байх гэдэг шүү дээ. Тийм. Өвний амьдрал руу орж ирээд оёс талиг болоо гэдэг массаж нь болж байна. Тийм. Тэгээд олцохгүй юм авч өгөхгүй. Тийм. Хүн орж ирэхэд баян харагдуулах гэнэ. Би дараахан яг ингээд цонхон байхтай аюул дуртай гэж заавал нэг ийм хээ хуулцтай шкаам авдаг авч өгөхгүй. Тийм. Зарим байлын одоо ороход бойдон тест амар байдаг шүү дээ. Ингэж маш болцаа. Ингэж хит гэж биш. Амар байдаг шүү дээ. Тийм юу зарим юу дэрчдэг шүү дээ. Зарим бойдонгуудыг харахад. Тийм бойдон зохион бүтээл гэж бас шатав шүү. Тийм. Чухал юм. Юу болоод ийм бойдон тороод орж ирж байгаа шүү. Тэр хүмүүс юм. Яа уцтай. Бойдон бод. За тэгээд хэмс мөс ихээр тэгээд үсэн. Яагаад юм тийм. Асан мар нацагдсан гэдэг шиг. Тийм. За ингээд бидний гол нь би мөхс өсгөө шалтгааныг би жоохон хайлаад та. Тийм одоо мөхсөлтийг одоо загнаад өгөх, чоолоод өгөх, тийм ээ. Тийм одоо тэр шиг олоод өгөх тийм ойн шившиг тийм. За гол нь ярийн хэл давмгаалаад байгаа бичгийн хэл усцаад байгаа юм мөхс өсгөтэй маш холбоотой юм. Үгээр ингээд хайцдаг. Юм шүү. Боддоггүй. Бодох чинь гэж байна. Декарт дээр бид үзсэн шүү. Хамгийн легц нэг дээр бодсноор чи байна гэдэг байгаа шүү. Чи бодохгүй чамд байна гэдэг хэцүү. Яг чи оюутнууд хэлж байгаа шүү. Чи бодохгүй бол чи оюутан биш шүү гэж би хэлж байгаа шүү. Яг би чамд би чамд оюутан байна гэж хэлэхгүй шүү. Яг чи нэг оршихуул гэж би хэлж байгаа шүү. Чи бодоод эхлэн одоо чамд би байна, оюутан байна гэж би чамд. Чи бодохгүй би чамд яг тэ. Санаа байна уу? Таалцсан байна. Тэр бичгийн хэл устна гэдэг юм. Том аюул юм. Монгол хүн юм уншихаа болоод тэгэл дуусчих. Аваад социализм үед хөдөө өөгийн дөө томатынгатай олчих дандаа хомиртой юм жижигхэн номсонтой байдаг гэсэн. Шилтэй номын шкафтай. Монгол хоёр юм байна. Одоо тийм шкафтай. Үнэндээ 100 явж байгаа дандаа. За сумын төв дандаа номын сангууд байдаг гэсэн.
Одоо жавталтай 10 жил сурч байхад номсон очиж маш их ном уншдаг. Тэгэхээр одоо тэр байхгүй болсон. Хажууд нь сүм дугуйн ирчихсэн. Бид ингээд бодохоор болж байгаа. Бодолцогсож байгаа. 90 онд монголчуудын бодолцогсон. За боловсрол тэгээр гэж усчих байгаа. Өнөөдөр бид боловсрол гэж маш хэцүү. Яг мэрэгжлийн дипломод ярьж байна. Тийм. Яг нэг санхүүгийн мэрэгчтэй юм уу? Одоо санхүү эдгээс болдог. Эдгээр санхүүгийн мэрэгчтэй болох байх. Тийм хөгжмөжийн нэг урлагийн мэрэгчтэй болох байх. Гэхдээ боловсрол. За сууисыханд лекц авдаг гэдэг өөрийн доочин ч юм уу тэгээд болох байх. Тэгээд боловсрол. За хоёр дахь бүлгийн мөрсөсгтэй байгаа чинь биш гурав дахь нь бид нар ерөнхийдөө бурханлаг биш юм байна. Жоо моралгүй. Нийгэм морал шүү. Бүгдээр яг адилхан бурханлаг байх шүү. Тэр нэг жоохон айх гэдэг нь олон ичих бас болохгүй шүү дээ. Тийм болгоомжлох их мууснаа биш болохгүй шүү дээ гэдэг чинь моралын юм аа болохоос хүнийг дугаа олох биш байна. Ер нь энийг бол зөвшөөрн энийг зөвшөөрөхгүй. Тэр нөгөө 20 одоо уламжаар танаг явдаг ч тийм энэ бол уламжаар ингээд болох чахад одоо яг нөгөө засмал зам юугаа хийдэг өсрэй хийдэг тийм бид их гэрдэг шүү дээ. Яг хажуу талд нь шороо барьж шороор очиж ачиж яг зам дээр гэж ачдаг. Тэгсэн хатэрсэн юм болж байгаа юм чинь. За тэр моралгүй байх бурханлаг биш байх гэж надад нэг хэм билээ нэг явуулсан байсан шүү дээ. Бид нар бүгдээ нэгдсэн бохон байхгүй байна. Тэгээд энэ мөний шашны ер нь маргаа явснаас эхлээд ер нь бидний охины тухайд их сайн ярихгүй болсон юм. За тэгээд амьдралын үнц нь байхгүй байна л да бид нар. Амьдралын үнц нь гэхээр дандаа тийм нэг хоцрогдсон юм аа. Зам зан шиг уламжлалт ёс гэдэг чинь. Тэр чухал шүү. Ёс зүй, гоо зүй гэж хэн ч ярихгүй. Би урлагийн ойлголт гэж. За багш танаас үнц чиний үнцийн үнэт зүй чи юу гэж асуухад чи гоо сайхан гэж хэлбэл багш ёстой баярлал гэдэг байхгүй. За чи тэгэхгүй болоосаа хэцүүдэл гэдэг. За ёс зүй үнэт зүйл гэвэл ёстой баярлал. Миний үнэт зүйлийн дотор хамгийн дээр ёс зүй, ёс суртахуун байдаг ёстой баярлал. Тэгэхгүй одоо яа тийм дээл гэдэг юм уу, өөр гэдэг юм уу, их сайхан ангийн мууч гэдэг юм уу. Чи юу гэдэг юм. Тэгвэл одоо өстой хэцүү байна. За Монголын гэрээ гэж би нэг ном бичсэн. За энэ дээр монголчууд яаж коммуникатив болох вэ гэдэг бүр ном бичсэн. Одоо 2012 он 11 он 12 онд дахиад бичсэн. Тэгээ энэ дээр би энийг хамгийн сүүлд 3 бүлэгтэй дээ. 3 бүлгийн танаас би уншиж чад. За нэг нь бол улс төрийн эхлэл гэсэн улс төрийн тухай бичсэн байгаа. Хоёрт нь шашны ойлголтын тухай бичсэн байна. Нөгөө хоёр систем баг гэж би яриад байгаа шүү дээ. Монголыг барьцсан байгаа хоёр систем. Нэг нь улс төрийн систем, улс төрийн намууд, нэг нь шашныхан сүмхэлүүд. Энэ хоёр чинь бидний барьцсан байна. Тэгээд бид чинь бид боловсрол эрүүл мэндийн бүх системүүдэд энэ хоёрын доор авчирсан байна. Тэгээд энэ хоёр чинь ноёлоод байгаа байна. Бүтэц нийгмийг. Тэгээд бид нар системийн онол ярих ямар ч боломжгүй. Бид хоёрхан системд авчирсан. Одоо нүүманы Итлээс нүүманы системийн онолыг Монгол ярих ямар ч боломжгүй. Тэр чинь бүх нийгмийн системүүдийг адил түвшинд байгаа систем онол ярьж байгаа. Боловсрол эрүүл мэнд одоо юу гэдгийг эдийн засаг, мал аж ахуй, аж ахуй, тэгээд улс төр, тэгээд шашин бүгдээрээ адилхан нийгэм төвшний системүүд өөрөөр бид систем онол ярих болж байна. Манай ч хоёрхан систем бусад бүх системээр маялчихсан. За энэ хоёр системийн тухай би бичсэн байгаа. Дараа нь гуравдах нь оршихуйн тухай бичсэн байна. Хэрхэн оршихуй Монгол хүн. Ийм одоо ном бичсэн. За номын хамгийн сүүлд Монголын гэрээ гэдэг гэрээний төсөл бичсэн байна. Ийм одоо гэрээ бүгдээрээ хийгээд ээж аав эмээ өвгөн хоорондоо эмээ өвгөө байхад ачи учтайгаар гэрээ хий. Одоо эмээ чамаар одоо хорс хөтөлөхгүй, эмээ хутлаа ярихгүй, залдахгүй, мэдлэхгүй ч гэдэг юм. За ээж нар охинтойгоо гэрээ хий. За ээж нь ерөнхийдөө чамаар болсон. Чам чөлөөтэй байлганаа. Дандаа дуудаад ахгүй. Тэг өдөр бол өвчий ярихгүй ч гэдэг юм. Тэгээд тийш аялах гэсэн, утаагүй боох гэсэн ч гэдэг юм уу те. Тэгээд төрийн хэд арай хүрдгүй ч гэдэг юм. Иймэрхүү үргэлж яриад байгаа шүү. Тэгээд одоо яг нэг ороод авахгүй мууч гэдэг юм уу? Сайн шүл уучаад авахгүй мууч гэдэг юм. Одоо ихтэй хүмүүс бол нөхрүүд болоод тэгдэж шүү. Бид нар түрүү чинь нэг юм дээр ярьжсэн те. Ээж нь дуудаад. Тэгээд хоол ийдсэн дуудаад. Тэгээд ажлаа тараад ээжигээ бодоод хоол идчихсэн.
Аа яваад гэртээ явуулсан чи аваа нол хийчихсэн. Амархаа ол идэхгүй гэж тохоо. Яагаад идэхгүй хэр ээжэд ол хийчихсэн бүр болоо. Аа тийм үү тэгээд. Юм бодлогдсон шүү дээ. Аа тэгээд. За тэгээ боловсролын гэрээ хийх байна. Энэ бол боловсролын гэрээ мэдлэг нэг нэгэндээ худлаа ярихгүй. Мойсийн 2 дугаар байрныхан философи, социологи юу гэдгийг антрополог гэдэг худлаа ярихгүй. Түүх гэж худлаа ярихгүй. Бэлгэдэл гэж худлаа ярихгүй. Арга барил гэж худлаа ярихгүй. Энэ бол монгол хэлний дүрм гэж худлаа ярихгүй. Боловсролын гэрээ гэх юм. Худлаа ярихгүй гэдэг гэрээ боловсрол. За хоёрт нь хүмүүжлийн гэрээ. Бүгдөө хүмүүжүүл. Хүмүүжлэхээс өөр авах. Өөрөөр монголын бүх хүмүүс хүмүүжлэх хүсэж байгаа. Дандаа хордог бид хүмүүс тэргээ бид хүмүүжлэх гэж ойлгодог. Тэгж болохгүй. Ингэж болохгүй. Догоо. За гаргаа. Чөмчүүд ярьж ич гэдэг. Дандаа хорсон. За орой болохоор оройтлоо. Битгэнгтэрээрээ ч гэдэг юм. Шүнмэн одоо яах юм. Энд явж байгаа. Тэгэл тэ. За шашны гэрээ. Ламнар мөнгө авахгүй. Ийм гэрээ. Тэгээд яах вэ? Төв төлөөс бүх ном судруудаа монгол хэлэн дээр орчуулах. За ийм гэрээ. За эдийн засгийн гэрээ. Үр зээлээ хүмүүсийг гар утсаар дамтласаар ороод зээлэх болчдөг. Үр нь олгочдөг. Тэгээд тэрүүгээрээ дамталдаг, айлгадаг, сүрдүүлдэг. Энэ одоо мухай багж эрүүгийн гэмт хэргийн шинжтэй энэ үр зээлэнд хүмүүсийг оруулдаг. Эдийн засгийн асуудлыг шийдэх. Эдийн засгийн гэрээ хэрэгтэй. За дараа нь шинжлэх ухааны гэрээ. Мэдлэгээ хүмүүст түгэх. Улс төрийн гэрээ. Хүмүүсийг хайрцагч сонгуул болохоор яадаг гэж томилж байгаа. Улс төрийн гэрээ худлаа ярихгүй. Хариуцлага, ажлын тайлан, эх 4 жил сонгогдоод их хурлын гишүүн эх 4 жилд юу хийх тэр ажлын төлөвлөгөө урьдчилсан тооцоо тэр хэрэгтэй. За тэгээд дараа нь тэрийг яах вэ? Хариуцлага тооцно. Эхний жил хийсэн үү хийгээгүй юу? За улс төрийн гэрээ, урлагийн гэрээ. Урлагаар хүмүүсийг гоо сайхны боловсролтой болгох, гоо сайхны мэдрэмжтэй болгох. Тэс одоо зүгээр ямар юундаа мөрөн худаа гэдэг тавш. Тэгээ зүгээр нэг цаг нөхцөлсөн. Тэндээс ямар ч хүмүүжил авахгүй, ямар ч гоо сайхны мэдрэмж авахгүй. Тэгээд дуулдаг дахин дуулдаг. Хүний чаддгүй тийм урлагийн бүтээлүүд хийх. Одоо манай ямар ч дуу хүн дагаад дуулж байгаа шүү дээ. Тэгээ баруун караокед ороод нөгөө жигэн дуулсан хүнээс илүү дуулж байгаа шүү дээ. Тэр чинь мэрэгжлийн биш хүмүүс байхгүй болох юм ерөөсөө. Тэр урлагийн мэрэгжлийн төвшөнд байж байгаа. Тэр гэрээ. Соёлын гэрээ. Нөгөө нус цэр байхгүй байх. Тийм үү? Одоо хоц сумрын цэвэрхэн байх, өнгө үзэмжтэй байх, соёлтой байх, боловсон байх. Тэр гэрээ. Соёлын гэрээлийн гэрээ. Соёлын гэрээ гэж юу гэсэн бэ? Бодлоо хэлэх хэрэгчлэр хэлийг тагшсан юм гэж. Хэлийг гэснээр хэлж болдог. Тэр чинь соёлын гэрээ шүү. Танин мэдхүн гэрээ. Мэдлэгтэй болох хэрэгтэй. Танин мэдхүн гэрээ бид нар юунаас үссэн бэлээ? Самарчангаас үссэн. Юу танин мэдхүн. Дэлхийн хэдэд үссэн бэлээ? Юунаас үссэн бэлээ? Танин мэдхүн гэрээ. Цаг хугацааны ойлголт. Орон зайны ойлголт. Бүх биологийн мэдлэг, уран судлалын мэдлэг. Самарчин чинь цаашгаа хөгөөд ахаар юунаас үссэн байдаг лээ? Хулгайнаас үссэн байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр чи бид нар чи явсаар болоод танин мэдхүүгээ ингээд судлаад гэхээр хулгайнаас үссэн байдаг шүү дээ. Тийм учраас энэ нэг эмнэлгүүд биологийн давтал дуртууд чинь хулгайн дээр туршилт хийгээд байгаа чинь тэр юм билээ шүү дээ. За хүнтэй хамгийн адилхан дээр туршилт хийж байгаа юм билээ шүү дээ. Тийм. Тэгээд энэ туршилт чинь тийм билээ шүү дээ. Надад эмхийнхээ өмнө орон өгөөд таарчвал энэ одоо молгот яг таарна гэж байгаа байхгүй. Яг хулгайтай адилхан юм чинь. Тэр энэ мэдхүн гэрээ чухал. За залуу дунд хөгшин 3 үеийнхний гэрээ. Тэр маш чухал. Хөгшчүүд залуу үе яг та нар дунд үеийн та нар та нарт ганц хоёр залуу үеийн байгаанууд байгаа бах тийм. Оюутан. Тэр бол залуу.
За эдгээр хоорондоо дэрийг лайв авахгүй, дарамтлах авахгүй, ялгарлах авахгүй, одоо юу гэдэг юм? Басан залуучууд гэхгүй. Залуучууд нэг хөшин төгцөг гэхгүй. Тийм. Одоо юу гэдэг юм? Энэ үеийнхэн энэ өвөө эмээнэл одоо хүчих юм бол улсаараа хөгжиж гэдэг юм. Одоо баагаад тэгээд ааш. Одоо энэ үеийнхэн хөгтөд за одоо тэгээд Монгол хөгжиндөө гэдэг ааш шүү дээ. Тэр одоо өстой харигсан шүү. Муухан шүү. Хүний бүхүүлжээж хөгжинэ гэж байна шүү дээ. Тийм. Гэтэл ухшаалгүй шүү дээ. Өгшүүн аягүй сайн шүү дээ. Одоо та нар мэдэн шүү дээ. Байден Америкийн ерөнхий сайд Байден хэдэн настай вэ? 79. Тийм шүү дээ. 80 хүрч байгаа шүү дээ. Дэд ерөнхийлөгч. Америкийн дэд ерөнхийлөгч яг одоо байгаа Байден. Одоо 80 хүрч байгаа шүү. Тэр Америкт яг Байденыг өгөхөөр хөгжинэ гэгүй шүү дээ. Тийм Байдены үеийнхэн л өгчих юм бол Америк орн хөгжинэ гэгүй шүү дээ. Байден хамгийн хэрэгтэй биш шүү дээ. Зөв өгч болохгүй шүү дээ. За Хиллари Клинтон бол бид нар мэдж байгаа шүү дээ. Өөрөөр Монголын хор бол чамд шүү дээ. Тэгээ насын сонсоход бол тийм үед одоо бид нар уул Хиллари Клинтонтэй цагаасаар очих золох хэрэгтэй байхгүй юу? За таньтайр золгоо та энэ цагаасаараа хийнэ үстэй гэж суучих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бид нар яаж хүнийг тийм үү өгшөх замд нь үддэг. Тийм замын чөлөөж өгдөг. За сайхан өгшөх. Тийм бүх сайхан өгшөх гэж байна. Тийм. За энэ бол маш их асуудал. Үнийг одоо хүчиндэж өгшүүлж байна шүү дээ. За ийм гэрээнүүдийг би одоо хэлээж тэгээд одоо энэ 11-2 гэрээг бол манай нийгэмдгээд ингээд монголчууд бид гэрээтэй очих юм бол удаамаар тийм эмээ гэрээгээ зөвчүүл гаргаж ирэл гэрээний 3-д юу гэж хэлсэн бэлээ эмээ ээж гэрээгээ зөвсөн гэрээний 2-ын 1-д юу гэж хэлсэн бэлээ тэгээд байгаа шүү дээ тэрийг тэр чинь хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө бурхандуу болоод ирэхээр шашинлаг болоод ирэхээр миний нөгөө хэлээд байгаа чинь нөгөө төрийн хар хайцтай болыг бидгээрээ биш нөгөө Чингисийн эдик гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь бол улс орн хөгжих хэрэгтэй. Яаж улс орныг энэ дэлхийн 21-р зуунд авч явах юм? Хоёр том гүрний дунд. Яаж Америкийн капиталистууд юм уу, хаанхын Австрали, Канадын капиталистуудад бид нар хамаг юм алдахгүй хой өөрөө өснөгийг авч явах юм. Тийм. Хоёр толгой яваад ирсэн сайн тэгж шүү дээ. Америкийн хаанхын гэлээ гадаадын инженер хүчин сарын $30,000 цалинтай гэж шүү дээ. Тэгээ монголчууд нь болохоор $3,000 цалинтай маш их. Эх орондоо бид нар гадны хүн авчирч их мөнгө өгөөд өөрөөсөө тэрнийхээ боолн бороо доороо суудаг. Тэгээ 100 одоо бид нар бүгдээрээ боол болно шүү дээ. Гадаад их жолоочийн хийн, хоолын хийж өгнө тийм. Бүгдээрээ нэг машин суулгаад тэгээд жолчдын бааз руу давхин шүү дээ. Тийм. Жолооч нь Монгол, орчуулагч нь Монгол, хоол хийж байгаа нь Монгол, цэвэрлэгч нь Монгол. Тэгсэн чинь бусад орнууд яадаг вэ? Гадаадын үнээр дээр ажиллаж хийдэг. Тэр болохоор гадаад тэрнийг авчираа хам хар ажиллаж хийдэг. Охтуудаа авчиж өгнө, охтуудаараа дайлна. За энэ Монголын гэрээ бол улс төр гэдгийг одоо эхлүүлээ жинхэнэ улс төртэй болъё гэсэн юм байна. Манай одоо энэ бол улс төр биш шүү. За хоёрт нь жинхэнэ шашинтай болъё гэсэн юм байна. Энэ гадна бол шашин биш шүү. Ясчаадын шашин биш. За тэгээд оршихуун хөгжил. Бид нар Монгол хүн ярьж байна. За тэгээд энэ фильмийг яриад лекцэд дуусгая. За энийг та нараа хэрхэн үтсэн баг те Orient Express гэдэг. За энэ бол яг өнөөдрийн гэдгийг ярилцах, ойлгоцох. Тэгээд хамтрах гэдэг. Яг энэ зүйл нэг кино фильмээр батдаг байхгүй. Orient Express гэдэг. Маш гоё кино фильм шүү. Та нар үзээрэй. Тэр ярих чадвар, асуух чадвар тэрийг энэ дэс гайхалтай байна. Хүн ер нь маш их бодох хэрэгтэй юм. Сэтгэлийн хөдөлгөөнөө их дарах хэрэгтэй юм. Юу үг хэлэх хэрэгтэй. Үг хэлвэл хүн болохоо байт юм. Тийм учраас маш их болгоомжтой байж ижил өгөөдөө сонгохгүй. Гурав дахь сонгох юм бол өстой галах юм. Энэ кино фильмээр харуулдаг байхгүй. Orient Express гэдэг. Алдартай фильм. Том Холливуудын, Английн том старууд тоглосон. Зарим старуудын там хаваад хэмжээг авах. За энэ Orient Express гэж нэг дэлхийн 1-р дайны өмнө Константинопол нөгөө юунаас Туркийн нийслэлээс явсаар байгаа Франц ордог, хойд замун маршрут нь явсаар байгаа Англи ордог юм галтрэгний юу гэдэг юм. Сүлжээ, одоо замын сүлжээ. Дэлхийн 1-р дайны өмнө тэгж болж ирсэн юм байна. Одоо таалбартай. Дайны дараа устсан. Хоорондоо хил байгуулад энэ улс орчин хоорондоо байлдаад нэг нэгээр дайсагнаад дэлхийн 1-2 дайнаар ч одоо энэ Европч тэрчгээр дайн боллоо шүү дээ. Тэгээ энэ маршрут устчихсан. 1910 он 20 оны үед
Турк, Англи хүн, Франц хүн галтайгийн сууж явсаар байгаа Герман, Австри, Югослав энтрээ байрсаар байгаа яаж нэг Турк оч болж ирсэн байна галтайг. Олон хоног замдаа юм үзэж явдаг. Маш гоё. 1883-аас 1914 он гэсэн. Дотроо маш тансаг тэр үеийн галтайг. Олон хоног явж байгаа учраас маш гоё өрөөтэй. Өрөөнүүд бүр их гоё. Би зүгээр яг цаг тиймээ хоолных нь галтайгны өрөө. Эндээс хоол иж явж байхдаа тэр орнуудыг хараад үзэж байгаа юм. Ил даваа. Тэр 20 дугаар зууны ихэн болвол хүн төрөлхтөө маш их гоё байсан. Социализм эдстэй гоё байсан. Тэгээд хоёр дайнаар капитализм гараад ирсэн. Германч нэг хэсэг бүр социалист болсон шүү дээ. Хоёрдоо. За ийм одоо их тансаг хүмүүс галтэргэнд орж ирсэн байна. 13 хүн байдаг хаа. Нэг галтэргний нэг хэсэг орж ирээд 13 өрөөтэй. Тэгэхээр 13 орж ирээд галтэргэнд ордог. Маш их баян тансаг хүмүүс орж ирдэг. Хоолонд идэл яриа мараа аюу их хэсэг тийм хүмүүс орж ирдэг. За тэгээд шүн өглөө болсон чинь нэг хүн очсон байна. Ийм ч хүчрээд юугийн хүнжлийн сөгсөн чинь цээжиндээ 12 баха тулгцсан. За тэгсэн чинь яг энэ үед мөрдөн байцаагч Буран гэдэг бугаа гэдэг ээлгийн мөрдөн байцаагч явж байгаа. Энэ галтэргийн дотор таарчдаг. Яг галтэргийн дарга хүчрээд та мөрдөн байцаагч алдартай мөрдөн байцаагч та энэ хэргийг илрүүлж өгөөч гэдэг. За тэгээд бодож эхэлдэг. Энэ одоо 12 дөрөнгөөс сууж байгаа. Бүгдээрээ гонцлогтой. Тэгээ нэг нэгээр нь дууж ярилдаг. Өндөрлөлийн яах гэж энэ галтэргэнд суусан. Яагаад энэ аяллыг хийж явж байгаа. Бүгдийг ярилдаг. Бүгдээрээ өөрөөрийн сонь түүхүүд ярьдаг. За тэгээд энэ янз бүрийн ингээд хардаа чи ялсан. За энийг энэ эмэгтэй алсан байна гэх. Энэ эрэгтэйг алсан байна. Энэ ярьсан өгсний дараа л хардаа тахлаа. Хараа үз тэр яаж байгааг нь хараа үз. Харцыг хараа үз. Сууж байгааг нь хараа үз. Яа гэж энэ алсан гэх. Тэгээд бүдэг байсан чи бодоод үдийг боддог. Ийм л бүдэг байсан. Бодоод хүн болгонтой яриад асуугаал. Нөгөө дуул нь яриад. За нэг ачуур олонго. Тэндээс нэг ачуур болдог. Заагалж. За энэ хиний ачуур. Тэгээд эндээс нэг довчоо болдог. Энэ юуны цамцны довчоо. Явсаар байгаа. Ер нь энэ галтэргийн үйлчлэгч алчаад явчихсан байна. Тэгэхээр тэнд нэг довчоо болдог. Тэр галтэргийн үйлчлэгч өөр газар буцаан олцсон байна. Тэгээд за галтэргийн үйлчлэгч. Сайн биш дээ гэдэг юм дээр ярих зогсчихдог. За мөрдөн байцаагч бол цааш нь асуугаал, ярилцаал. За тэгсэн чи явсаар байгаа яаж хөөдгөхөр энэ дундлан сууж байгаа энэ эмэгтэйгийн дүү охины нэг юу баян айл учраас дүү охины хулгайлаа. Тэгээд тэр охин юусэн автоо. Тэгээд тэр хулгайлж баригдсан нөхөр энэ галтэрхэн дотор явчихдаг. Тэрийг алуулсан гэж таа. Хажуу талд нь ээж сууж байгаа. Ээж охин хоёр дүү охиныхоо шиг хавж байна. За тэгсэн чинь яагаад 10 хэд одоо энд гисэн бэ гэсэн чинь энэ галтайг явж байгаа юм цастаа болоод цасан зоогдоо зогсчихдээ. Тэгэхээр нөгөө мөдөн байцаагч амар тайван бүгдийг асуудаг байхгүй. Тэгвэл тэр болгыг бүгд муу болчихсон байна. Тэгээд мөдөн байцаагч асуусаар байгаа бүгдийг мэдж авсан чи яасан гэсэн энэ хүмүүс бүгдээрээ нэг утгасан байдаг байхгүй. Ороо авсан байдаг байхгүй. Яасан гэхээр тэр баян айлын тэр охиныг хүмүүжүүлэгч эмэгтэй ажилгүй болсон. Тэдний машиныг барьдаг байсан жолооч ажилгүй болсон. Тэдний өмгөөлөгч ажилгүй болсон. Энэ ээж охин хоёр юунаасаа болоод яасан. Скотч нь яаж салж байгаа юм. Ажилгүй болсон. Тойроо бүх хүмүүс аларсан байдаг. Тэр охиноос болоод. Болоод асуурснаас болоод. Тэгээд тэр бүгдээрээ тохиролцоод энэ галтэргэнд сууж явж байхдаа шүн бүгдээрээ алах шүү.
нэг ингээс дэ хотоо гарчихсан гэж хэлсэн. Ингээл нэгсэн чи цаанаас нэг нөхөр ингэж даруулаад тэгэл бас ингэж дараад хүч нөх боохоо. Мач. Тэрээ хараа. Тэгэл гараа явчихдаг байхгүй. Тэгээд өглөө болоход өдөр юу ч бодоогүй юм шиг нэг таньдаг юм шиг сууж байгаа. Жинхэнэ одоо коммуникатив байгаа юм. Хамтдаа бүтээж байгаа үстэй. Тэг коммуникатив акшн гэдэг чинь юм үстэй. Тэг. Их хөрчтэй. Та нараа үзээ. Тэр бүгдээрээ тэр хамгийн сүүл яасан. Энэ баатлаг галт тэргийн үүсгэж хүртэл тэр юм. Тэгээд хамгийн сүүлд мөрдөн байцаагч юу гэдэг. Энэ Югославийн нутаг дээр болсон үйл явдал учраас Югославийн цагдаа ирж хэлүүлэх ёстой. Би ямар ч хамаагүй. Би зүгээр л ингэж нэг төсөөлөлтөө ийм болов уу гэж гисэн чинь нөгөө болно. Ингээд авахгүй те. Тэгснэ бүгдээрээ бас чинь удаа нэг нэгнтэйгээ юноо толгодог байхгүй. Ажлаа амжуулчлаа. Мөрдөн байцаагч ямар ч хамаагүй юм чинь. Тийм зүгээр энэ дотор явсан. Тэгээ мөрдөн байцааг боцоор болчихж байгаа байхгүй. Өгтүүд бол харин тийм ээ. Юноо тэмдэглээ. Ажил амжсан уу? Амжуулсан уу? Амжуулсан. Амжилттай юу? Амжилттай. Өрөвдөлтэй тий. Тэгээд кино фильм дуусдаг. Тэгээд Югославийн цагдаа өрөөд ирэхэд нөгөө юу харуулаад тэр товчийг харуулаад галт тэрэгний үүсгэгчийн хуцыг харуулаад энэ нөхөр авчаад буугаар хийсэн байна. Югославийн цагдаа нөгөө тийм үү. За акта бүгд бичгээ бүтлээ болчих. Яваачих. За надад юу гин надад юу ба зөв гэдэг. Тэгээд энэ нөхдөд чинь ажил нь бүтээд цаашгаа яваад очих. Хөвчтэй. Энэ хүчтэй асуусаар байгаа ярьсаар байгаа юм ч байгаа байхгүй. Тэр нөгөө ярьсан чинь үгэх зүг байх хэрэгтэй. За алсан байна. За